Зохиолыг бичсэн Алтан сүхийн Наран болт. Зохиолыг уншсан Батболдын Очор. Магчин зохиолын 2 дугаар бүлэг Хүн чоно. Энэхүү зохиолын бүтэн хувилбар Ebook аппликейшн болон Ebook вебсайтад орлоо. Сэдэд мал хуйлран үргэх дуунаар сэрв. Өндийн гэрэл гаргах зүйл тэмдрэх зуран чих 50 чимэллээ. Шөнө хугаслан дээвэр нүдэн ширүүхэн орж эхэлсэн бороо зөөлөрч намдуухан шиврэн. Зуны богино шөнийг багцаалдваас үүр цайх дөхөж байгаа бололтой. Хурын үргэлжлэн товших айцыг даран хашаагаан задлах дөхөн хуйдарч майлалдах хонь ямааны дуун дэндүү тод сонсогдох ажгүй. Учир нь зүгээр ч нэг үргэж майлалцсангүй. Хоолойгоо шахан өрлүүлж буй юм шиг байдгаараа бархирах, ялангуяа ямаадын ойр дуу урд хожид дуулдаж байгаагүй содон. Гайхсан сэдэд гараас нь санаандгүй мултран унсан шүдэнзийг нилээд мөнгөнөн байж тэмтрэн олоод зурж гэрэл гаргав. Тал шалтай бүрээд хийцэн дүнзэн байшингийн доторх дэнгийн бүдэг шаргал гэрэлд овоож товойсон бүхнээрээ сүүдэртэн барсааж үзэгдэх нь яагаад ч юм нэг л зэврүүн. Газраар 2 хүн зулан унтах бөгөөд баруун талын орон дээр эхнэр нь баг өхнөн өөртлөөд ажин түүжин нойрсох ажээ. Сайлсуу мал ахын дуустдаггүй ажилдан ядарсан эхнэр нь сэрэг янз огт алга. Харин зүүн хэсгийн урдууран хөшигтэй наривтер ор шажигнан эмгэн хүн бөгшүүлэн ханиалгах нь насны ирэхээр нойр нь хулждаг болсон ээж нь сэрүүн байгааг илтгэнэ. Сэдэд халуун хэвтрээсэн өндийсэндөө жаахан дурамчхан цухалдуу гутлаан углаад дээлээ нөмгөн нүмрэн гарлаа. Өөрийн цолмон уулсын оройг шүргэн гялалцаж тэнгэр ирмэглэн цагаан гэгээ татаад яхарахгүй үүр хаярах төгчээ. Аглаг ойн захад айл хүмүүсээс тасархай онцгой дуухан байх энэ дүнзэн байшин сэддийнх. Тойруулан хатгсан намхан сараалжин хашаа шургаагаар барьж бөхөлсөн малын хороо түлээний сарвч цагаан идэ бас бус зүйл агуулгах багавтар пүнзгээд товхитл тогчуулсныг анзаарахад яахын аргагүй л ажилч хичээнгүй хүний гар хүрснийг илтгэнэ. Гэвч эдгээрийг сэдэд босгож бүтээгээгүй билээ. Уг нь энэ байшинг нэгэн залуухан бүрээд гэр бүл барьж эзэмшиж байсан агаад жил гарынхны өмнө энэ нутгийн бүрээд зооныг хамаргалсан лөмбийн хэрэгт холбогдож гэр бараагаан орхин оргон зайлаад сураг тасарчээ. Тэднийхнийг явснаас хойш нэг их удалгүй сэдэд гэрэн хурааж байшин савыг нь эзэмшгэд нутгийнх нь дургүйцэнгүй байсан ч ирээ цээргүй ичих нүргүй энэ нэрд халдаж хэлсэн нь үгүй. Эсэргүүний голомтыг их нутагтан ариусхан өөрөмсүүлж байгаа чинь зөв үйл үсттэй. Ямар харсаар байгаад балгас болгож энэ хаваар нэг хогновч тарилтай нүш. Оргодол цагаантны үлдэгдлүүдийг хүрээд ирвэлнэ үү? Хүлээ тушаачгаа харин ч нэг мэднэ. Гэж сонжиж сонирхох байдлаар бууж мордсон нутгийн ганц нэг хүнд хэнэггүйхэн хэлсэн шигийн царайгаа мэлэлзүүлж суусан сэддийн энэ үгээгүй үйлдэл нь нэн удалгүй хэмдэж сонирн байхаан билж мартагдах тийшээгийн ханджээ. Нутаг орон даяар арараасан бараа мэдээ дуулдаж хүн зооны дунд тэрнийг өчигдөр бариад явж гин. Энийг өнөөдөр барихаар ирж байгаа гин. Бүрээдлүүд бариад байгаа баха. Энэ бүрээдүүд гэдэг чинь цагаан хааныхантайгаа нийлж хасах цэрэг болоод зөвлөлт засагт тэрслэн дарагдаад зүхтаж ирсэн хүмүүс юм гинвэлээ. Цагаан цайлган царайлаад байдаг нь худлаа байх нь. Гэмтэй гэмгүй ялгалгүй бүгдийг нь л ногоо малгайтнууд ачаад байгаа юм биш үү? Ингиж барьж цааш нь хийгээд байхаар энэ бүрээдүүдээс чинь эр сүвтэн үлдэх юм уу та? Гэгчлэн яриа цуу шуургадал хуурган тарахад юун сэддийн хүний орон гэрээг дур мэдэн эзэмшсэнийг ярихтай маантай. Ингижл тэр шивэр ойн дэргэд тогтухтай байшин хашаатай болсон түүхтэй. Хашаагаан зад татах шахан оволцож ордуу 50 майлах ямаа хоньны дуу шөний нам гүмийг бүрэн сарниажээ. Ямар нэг ямаа хашаан дээр тавьсан навтгараас эврээрэн сэжчгээд хот өмөлөд байна гэж сансан сэдэд довжон дээрээсэн Хай! Чай!
Гэж хэдэнтэй чангаар хашгирч чимээ өгөөд хоттой мал нь тогтох янзгүй тул жирэггүй угалсан гутлаан перпар хийтэл чирэн хоньны хашаа тийшээ алхав. Уг нь тэднийх 2 мундаг гарц нохоотой. Хизээ чимбэ эрт цагт гисэн төвд рүү эргэл мөргөл хийхээр энэ нутгаас мод тулан Бадар аяг барьсаар гарсан Бадарчин лам эргэж ирэхдээ Эрэм 2 төвд гарцын гөлөг өвөртөлж ирсний удам нь Монгол банхартай цус солилцсон зүрх цагаан 2 нохой хотондоо орсон чоныг байтугай ойроор гүйсэн боохогч хэд хэдээр нь барьцдагаараа нутаг усандаа алдартай. Ийм нохоттой доон эрдэн ийн хөвч захалж хүн амтнаас зайдуу нутгалдгаараач сэдэд зартай. Тэдний хотонд ганц нэгээрээ халдах гэд нохтод өнгүүлэн бариулсан чон сүүлдэн хэд хэдээрэн хэсэг бүлгээрэн хоньны бэлчээрт хүртэл эргэх болж нэг ихийн гөлөг ах トゥ 2 гарцын хурцчуудэнд гүрээгэн хануулсан нь тоогүй. Ямар сайндаа сэдэд айл хэсэж шимийн юм балгаж хөлчүүргсэн үедээ багт хэдэн чон аал гэж төлөвлөгөө өгсөн гэлээ. Та муусайнуудад ижил тэнгэртэйдэн харагдаж илүү тэнгэртэйдээ намнуулдаг хямортой амтны амьд асалт гэж үүрэг өгч байхаар манай хоёрт даатгаж бол арай дээр байж мэдэн шүү а. Та нараас хав илүү гэж мэд хэдэн чонын арьс хэрэгтэй байсан ч цөөхөн хоногийн дотор гялалзуулаад чайчих нь миний мөн нохот. Гэж шүлсэн үсчүүлэн агсамнаж суусан удаатай. Сэдэд заргаг гуталтан хөлөө холгуулан нойрон харамлан гэлдрэг зууран. Үгүй өнөө 2 уйлан хотонд дуу гаргахгүй хаа явчихдаг байна. Жингэр хөгөөд явчихна гэж баймгүй юм да. Ойрхон айл байх вштэй ямар. Оройхон л сүүдэн шарвгануулаад үүгээр шогшож байгаагүй лөө. Хэмээн амандаа өглөн хараалтай байна. Хоттой хоньныхон дэргэд иртэл хашааных нь хаалганы хажууд босгосон үлзий хүүг нь хуглан унагсан нь нэн тэргүүнээ нүдэнд тусав. Гүнчэна гайгүй бахим шургаагаар гол хийж босгосон манухайг маань хууг татаад унагчдаг ямар амтан байдаг байна. Гэж сэдэд баг зэрэг гайхширхын зэрэгцээ айдас төрөөд явчихав. Эвертэн давууны тамрыг орооцолдсон бус элдв амтан хотонд нь орчход төвөж байгаа юм биш үсттэй хэмээн бодоно. Гэвч нэгэнтээ тулаад ирчихсэн учраас хорон дотор тал тийшээгэн үргэн хуйларч майлалдах хонь ямааруугаан өнгийн чаагм хой чаа чүү хэмээн хэдэнтэй чан хашгирлаа. Ингэж байдаг чадлаараа дуу тавихтаа өөрийгөө зоригжуулахыг мөн хичээжээ. Тэгмэгц оволцон бужигнаж байсан хоттой мал нь төр зур тогтсхийг шиг болсон нь дундаас нь ямар нэгэн амтан угсхийн үсэрч сэдэд дээр буучгав. Гэнгүй зогссон тэрээр гэж уулга алдаад тас гэдэргээ савн унлаа. Хар хүрхийн зэрлэгээр архирсан уг амтан сэддийн хоолой үүд мацан амаа ангалзуулахад амандах хос цагаан соёо үүрийн 5 жингийн бүдэг цагаан гэгэнд цайвалцсан үзэгдэв. Айж сандарсандаа эсэргүүцэг байтугай амьд үгүйгэж мэдхэ байсан сэдэд 2 гараан алдлан голын хар дугаараа муухай бархираад нүдэн анжээ. Ийн анхаасаа өмнө энгэр дээр нь хөллөн дараа гараатныг халтхан хархуя хар сорлог үстэй авраг том нохой гимээр амтан танан цагаан соёогон яралцуулан архирч хоолойг нь сэгсрэн тасдгаар завдан байлаа. Гэтэл энэ игшинд модны захаас уйлах архирах хоёрын завсраар огцом тасалдан дуугарав. Ээлчмэнээр аимшигт харч он сэддийг орхин хөнгөн харайлтаар зайлан одлоо. Айж соцсондоо ухаан нь гарахт өгсөн сэдэд сэхээ авч хөглөрөн унагсан дээлэн дээрээ хөрвөн эргэж араас нь харвал ойрхон хүглийг модны захад бөхтийн хүмүүн бусын урт гараараа газар тулах шахуу зогсох хүн дүрст бүдэг бадаг гэгэнд зурвас үзэгдээд ойн чанд руу угсхийн алсрав. Гүй тэгээд бүр хутгаар огтолсон юм шиг хяргаад хайчихжоо. Гэж хэсэг зур чимээгүй бодлогошрон суусан балбар өвгөн удаан дуугараагүйгээс царцаж сөнгөцсөн хоолоогоор асуув. Өвгөнд ярих боломж өгөлгүй шүлсэн үсчүүлэн ар араас нь залган аг амьсгаагүй бурж алсан сэдэд хатсан амаан чиглэхээр
Өмнөх явган ширээн дээрээс хизээний хөрч зөөгөрсөн аягтай цайгаан авах зураан. Тэм хоёр гарц нохойны маань хоолойг нь эгээл хүн огтлсон юм шиг тас хэргаад баг биеэс нь ангид болтол нь ангаалгаад хайчихсан байгаа юм да. Гэж нүдэн бүлтийлхэн гөвөрдөх зураан цай гүд хийтэл залгиллаа. Өнгөрсөн шөнө хотонд нь чон орж өөрөө сүйд болоход өгсөн сэдэд учир байдлыг асууж зөвлөхөөр нутгийн нуруутай гэгддэг хөгштэй нэг хамтарлын адуучин балбар өвгнийд ирчгээд буйнэн. Цагтаа хошуу тэргүүлсэн тайжин зэрэгжинс зүүж явсан өвгөн цагийн альсаар ширвүүлж улаан халцтай өргөөнөөс дөрвөн хантай нарсаар гэрэлтсэн боргерт навсгар дэвсэг дээр морилох болжээ. Ардын засгаас хамтрал хомон байгуулж айл аймгийн малыг хүчээр шахуу нийгэмчилж эхлэхэд сөрж хатуухан үг хэлснийхэн төлөө эсэргүү дайсан тооцогдож орон шоронд орохдоо тулаад арай нагуур салсан нь өнөө дургуйцсан эсэргүүцсэн хамтралынхан хадуучнаараа заагдан тохиогдсон хэрэг байлаа. Ардын дайсан нударган феодлыг хөдөлмөрөөр хүмүүжүүлэх учир юуных нь хөлс мөнгө байх вүлээ. Бүр гаажтай нь өөрөөс нь хураан нэгэмчилсэн адууг нь өөрөөр нь харуулахаар нүднээс гарч ясаарс болсон хідэн юм хөөжирж хүлээлгэн өгсөн нь өчнөө ял шийтгэл сүр далайлгалтын өмнө харц дэлдрээгүй өвгний нүдэнд нулимс хуруулсан явдал болжээ. Ингээд л олон эзний нэргүй хөлсгүй ганц зарц болчихов тэр. Хэрвзээ нутаг дамнсан эсэргүү бослого дэгдэж хамтралын хэрэг намжаагүйсэн бол өвгөн шоронд орох бүүхэл шонд толгоогоо өлгүүлэгч энэ үхэнд байсан биз. Хэдийгээр хамтрал хомоон тарж ерөнхий сайд гиндэнгийн баяжихтун ураа орон даяар цуурайтаж эхэлсэн ч нударган баячуудаас хураагдсан эзэд нь эсэргүү хэрэгт өртсөн, үрэгдсэн, дөрвж одсон хүмүүсийн малыг адгуулах хамтралын улбаа харилсангүй. Үргэлжлүүлээд өнөөх ураа лоозонг дэвшүүлсэн хазар сайдаж буруудаж гиндэн дэмдийн хэрэгээс эхэлсэн цөвөн цагийн хядлага дундаан ороод байсан үе. Цагтаан Орос манж хэл бичигтэнхэн ачаар ноёд дэдэстэй бараа болж урагшаа Бээжин хойшоо Хангарын хот хүртэл явж алсан өвгөн өдгөө урд билээсээ цааш давх ирэхгүй хэдэн азраг адууны манаач болон хинз гарсан ганц охинтойгоо уур дуургаж утаа гаргаж байх болжээ. Гэсэн чинь нутгийнхан эл далда балбар туслахаа хэмээн аминчлан хүндэлж тулгамдсан бэрхшээл алив зүйлийн цаад наатахыг буурал өвгний талбун ухаан өргөн мэдлэгт даатхан ирж очдог хэвээрээ ажгуу. Энэхүү жишгээр сэдэд өвгнийд буужээ. Сүнсийг нь тонилгочихд өгсөн авраг харж он хачин дуу гаргаж хальт харагдаад өнгөрсөн хүн дүрс дамтэн зэрэг урд хожид үзэж харах бүүхэл зүүдэндж ормооргүй хачин жигтэй зүйлстэй нэг дор бачим таарсан тэр ухаан санаагаа цэгцэлж ядан айдас хүйдсэн дарах гихтэн өвгнөөс нааша гих гортой үг хүлээн. Тэгсэн хэрн угийн задгай цадаггүй аман бас хамхиж ис чадан дэлсул үгтэйгээр тохиолдсон зүйлэн дахин сүржигнэн бурсаар саял нэг завсарлав. Өвгөн хүн үрчлээ тахиралдан зураалсан магнагаан нэгэнтээ бодлогошронгуй удаанаар илээд. Сүүлийн үед танаа бэлчээрдэх хонь руу чон дахин эргээд байх болсон гэлөө. Хэмээн үгэн зөөж тавих мэт удаанаар асуулаа. Сэдэд. Тийм ээ, бүр хэд-хэдээрэн ирж нохоттой хаал зуралцаад нэг хоёрыгоо бариулаад арилдаг болчихдог байсан юм. Нохот маань сорн гэлгараараа үсэн шороогүй шахуу чон барьдаг байсан нь нилээд өнгүүлж ноолуулдаг болчихсон. Бодвол олуулан ирж ноцоод байсан хэрэг биз. Хээрийн гөрөөс мунтсан биш хонь шоглох гэж тэгтлэн улаарад байхдаа яах вэ? Хотож ногтынхаа буйнд хонион хариулж үзээгүй би чинь сүүлдээ бүр аргаан ядахтан буу цоор болж хаа нэг малан эргэдэг болоод байлаа шүү дээ. Гээд хүлхэр өврөн суйлан хөөргөн гаргаж ирэв. Балбар өвгөн бодолд дарагдан хөмсгөн атрүүлж сууснаа. Тэр ч өл алдсандаа хонь барих гээгүй ч болов уу? Өөр учиртай вэ? Чоныг ч айхавтар хонцгондог араат л гэлцдэг. Гэж сунжруулан өгүүлээд дэвсгэр дээрэн суудлан залсан мөн дуугаан хураав. Тэрээр ямар нэгэн хүнд бодол дарагдаж санаагаа чилээгээд байгаа нээлт. Гэрт сэдтийн хамрын тамхи халбагдан
Шуугантайхан сорж тамхилах ирээгүй чанга найтахаас өөр аниргүй хэсэг хугацаа өнгөрлөө. Энэ үед гаднаас балбарын охин бүжин орж ирээд "Амар вэ нүү? Сайхан зосч гэнэ үү? Сэтэд аха. Аваа юугүй бороошиж мэдхээр болчхоор нь жаал зуга аргал түгээд бүтээчихлээ. Орох орохдоо оройвтер нилээ чирүүн хаадар орохдог шүү. Та мордож адуугаан иргэнүүдээ." гэв. Сэдэд хөөргөн дайландаа хийх зуран түүнтэй ёс төдий мэд мэдээд хулгайнүүдээр хулмалсан хідэнтэй хараад авав. Бүжин одоо дөнгөж 20 шүргэж яваа хэдиж хизээний гоо бүсгүй болох төрхөн олсон мэлмэрсэн давхраатай том алаг нүдтэй намхавтар нуруутайч гуайлаг чирэг биетэй тэгш сайхан шүд зүстэй охин бэлээ. Хуучвтар хөх дайланбан тэрэлгийг уран бэлхүүсэн тодотхон цэмцэтэл бүсэлж өмссөн түүний амьсгалах тоолонд чирэг хоёр хөхн түнхэлцэн том болцох нь эрхэн болж төрсөн хинч хулгаагаар харц шитгэхээс аргагүй хүргэн. Хөндөвтөр бодолд шаналнгуй суусан аав нь охиныхон дуунаар сэрэх мэт болж Тэгхүүдээ охин минь. За аав нь мордоё доо. Өнөө хээр азрахтай хэд ногооны сөлхөж ялаа шумуулаас зүхтаагаад уулын тагт гараад байх болжээ. Боохоо ширүүсэж байгаа бол хэнц хэдэн унган сүйд болно. Гэсээр өвдгөө тулан үе мөчөөн шажигнуулсаар босож ирлээ. Сэдэд "Хээр азрах гэхээр танаа нөгөө алдарт сартай хээр мөн үү? Тэрний сүргээс боохоо шогдох зориг байх уу даа?" гэд нүдэн онилгон инээмсэглэх айдав. Өвгөн хідэнтэй бөгшүүлэн ханиалгаад хаяанаас эмээлэн авчаа. "Хээр азрах бид хоёр ч айдалхан өтөлжтэй. Нэгийг нь нэрлэг нөгөөг нь боохоо ноолох цаг хизээ мэдгүй л болоод байна." гэд гинхэн санаа алдав. Гэвч түүнийгэн нуух гисэн үү яасан хоолоогоо чангаар засаад "Алив охин минь цаанаасаа бараан дотроос цув аваад өгөөч" гэв. Тэгснэн сэдэд тийш эргэж "Чээж гэсэн хариу бүрийгээс өмнө мордно байгаа. Хэрвээ миний бодсноор бол одоо ч хотонд чинь чон дахин эргэхгүй л болов. Өдид хээрийн амтд таргалж бөөрөн хийрөөд бөөрний өөх сууж анхаарал сэрэмж нь алдарч байдаг цаг. Юу боллоо гэж хоттой хон руу эргээ хажтай. Гэхдээ явуулын зайгуул ганц нэг юм шоглоод байж мэдэн. Элдвийн юм үзэгдэж харагдсан болохоор эхнэр хүүхэд чинь ч эмээж байгаа биз. Шалуухан морд" хэмээл. Өвгөнтэй буухаалж бүжин бүсгүй гарын нэрмлээс хүртэж хоног таруулна гэж их санаж ирсэн сэдэд дуртай дургүй янцаглан босож авдар буландуулан тавьсан хуучин дэнзэн малгайгаан аваад өвгний араас гарав. Хөгшин хүрнэн эмээдлэн мордсон өвгний цээжийг хээрийн цэнгэг агаар дүүргэн уужруулавч түүний зүрхийг батсан муу зүнг үргэж эс чадна. Хэдий нас дэшилж хөлн хүндэрсэн ч шантсан хിവэрэ хөгшин хүрнэн эзнийхэн айгүй байгааг таварлах мэт зөөлөн шогшуулан газрын бартааг эвлэгхэн гарган явна. "Сонин юм да. Би андуу хараагүй л байж тээ. Сэддийн хотыг тэр гайхлал өмснөөс зайлаа гэж юу?" гэж бодох үед хэдэн өдрийн өмнө үүрээр хэр азрахтай адуугаан уулнаас буулгахаар очиход тохиосон аимшигт явдал нүднийхэн өмнөр жирэлцэн өнгөрөх шиг болов. Азаргныхаа эрэнд найдаад манаагүй хонуулсан адуугаан хурааж багийн ухуулагчийн унааг сэлгэхээр эртлэн мордсон балбарыг хатруулсаар шилд гартал үдэш хараачлахад налааж байсан адуун сүрэг алга. Баг зэрэг гайхсан өвгөн ийш тийш ажиг тавин чимээ чагнавас үүрийн цагаан гэгэнд эрээлжлэн торлогдох моддын тэртэгээс адууны галзуу мэт унгалдах чангаар янцхах дуун сонсогдох нь тэрэ. Яахын аргагүй аюулд тулгарсан адуусны чимээ шууган. Өвгөн урт ташуураас өөр гартаан барих юмгүйч хөгшин хүрнэн шавхуурдан тэр зүгт нарийн мөчөр нүр биег нь шавхуурдан уурахыг үл хайхран хурдлаа. Холгүй ойрхон хэсэг бусаг моддын чандад байгаа цаашаагаан X хангалттай цохион дээр адуун сүрэг бөөгнөрөн багшарчээ. Унага дааг сарва хүү арай наагур цөөн цөөнөрөө тасран галзуу мэт унгалдан янцгаж тонгоч хаажээ. Харин хээр азар тэргүүтэй хэдэн бүдүүн морь ганганы ирмэг рүү юу юугүй шахагдан
үүрийн саарал туяанд үл харагдах ямар нэгэн амьтастай улангасан тэмцэлдэж байв. Адууны унгалдан орилголууга янцгаах дун хад чулуунд хавиран гал бутаргах ган туурайн чимээ араатны архиран дайрах адгуусны хөлд оногдон гаслах гэд тэр орчимд чухам Шулмын хаан өөрөө морилон хөг аялгаугаа нийлүүлж байх мэт. Ихэр азрагтай адуунд чон оржээ. Орох орохтон сүргэлэн халдажээ. Хизэнээс даасан сүргээсэн нэг жунганд араатны соёо хүргэж үзээгүй алдартай хямрлаг азрах нас ахиж цог нь буурсан ч мөчөөгөн өглөгүй ачтаач ан ман үзэлдсэн ч яахын аргагүй хүчин давтан туугцаар энэ цохиороо иржээ. Чон гихч аргатай залхаа амтас хойно унаг дааггүй сарвааг нь цуглуулан гаргаж шахсаар сүргийн манлайгаа хүрээлэн үлдсэн цөөн мордтой нь хэр азаргыг хад руу нисгэхээр завдан буй эцсийн мөчөд балбар үгэн яг амжижээ. Тэнзэн дашуураар даллан дөрөөгөн цохиж дуу хадаан орилсоор улаан галзуу дөдлөн ирэх хүний чимээ бараанаар зэгэл сарлын сүрэг бүслэлтэн задлан хаг ярагдаж сүүдэр мэт аниргүйхэн харайлагсаар ойн зүг одов. Өвгөн хурдалсаар адууныхаа дэргэд ирээд дөрөө мултлан насандаа баймгүй шаламгаагаар шалвахын бууж хэр азраг руугаа дөхлөө. Залуу эдэр цагтаан чонын ирлэг явж сүрэгтэй халтсан бүгдийг хэмгчин тангачиж овоолсон чонын сэгэн дээрэн унгалдан тонгочсоор эзнэн угтдаг асан омглон догшин хэр азраг энэ удаад яахаа алдажээ. Усан хулган болтлон хөлөрч хөхмахан чичигнэн энд тэнд хүрсэн чонын соёоны шархнаас цус хөөсрөн туслах нь аимшигтай. Ниш чимэн хизээ чонын ам байдгүй. Хээрийн салхинаас өөр юуг биедээ хүргэдэг байлаа та. Цас туулын цагаан арслан цагаа болохоор шоргоолжны хоол болно гэдгэл энэ багтаа хөөрхөө. Эдээ энэ чон гэдэг гүэмэн хонзон амтэн шүү. Энэ олон жил хээр азарганы сүрэгт халдаж чадаагүй тань. Түүний ган туурд олон сарлынхаа гавлыг хэмхлүүлсэнтэй ингэтлэн өсөргөж байх ч гэж. Хэмээн бодох үед өвгний үрчлээд хуурай ансханд ганцхан нулимс торов. Хэр азрагч эзнийхээ бодлыг таамаглах мэт бүх биеэрээ таталдан хазгансаар ирээд эзнийхээ хацарт магнагаа наан зөөлөн үүрслээ. Унаг ахуйдан эхээ чононд бариулан өнчирч балбарынхан ялангуяа бүжин угжиж эргэлүүлэн адуу болгосонсон. Хүнтэй ойр өсснөөс тэрүү эрх онгог хажиг хатуу авиртай ч сайн хүлгийн шинж бүрдсэн тул онцгойлон азраг тавьж байж билээ. Тэр цагаас хойш адуун сүрэг уул хангаан хаан нэгэн хямар нь болж явсан хоёр хөгшин бие биеэн зүрхээрээ мэдрэн хүүрнэх мэт. Гэтэл гинэт адуун сүрэг хуйлран бөөгнөрөд явчихав. Бараг л тэнхэн тасраад өвгнийг түшин зогсох шахуу байсан хэр азрагны сонор нь хоёр чих солбон толгоогоо өргөж ямар нэгэн дайсантайгаан эцсийн хүчээ шавхан үзэлцгээр завдах адил судас шөрмсөн чангалан эргэв. Балбар азарганы хандсан зүгт хараа бэлчээвээс ойрхон ойн захад авраг том хар араатан гарч ирсэн нь залхуурах мэт дороо суухыг үзв. Чон нохой хоёрын аль нь болох нь эс мэддэх уг араатан хэнэггүйхэн эвшээхэд амандах төө урт цагаан соёо нь эхлэн тусах өглөөний нарны туяанд гялбалзан харагдах нь аимшигтай. Төрүүхэн сүрэгтэн тохиолдсон гайг мэдүүлж тусламж дуутахаар галзуу мэт янцхан үүсэж ойр ойрхон пижигнэлдэн давхилдаж байсан адуу бөөгнөр нь зогсоод хөхмахаан чичрүүлэн шээс алтгах нь гэнэт гарч ирсэн ёр бусын араатнаас сүрдэснэх буйзаа. Бараг л шүдлэн адуу оцон сууж байгаа юм шиг харагдах тэрхүү харчон түүнийг хүн байнчнээ өчүүхэнч тоосон шинжгүй зүгээр л ямар нэг дохио хүлээх луга түр хазнаж байхаач. Өвгөн гараараа ар руугаан явуулан бүсэндх хутгаан хар зөнгөөрөн шахуу тэмтрээд бие зэхлэн ташуура чангатхан урагш нэг алхлаа. Гэтэл яг энэ гişэнд бүр гайхалтай зүйл болж ойн захаас хүн дүрст амтэн алцганан алхсаар гараад ирэх нь тэр. Чон шиг хэрнэн хүн дүрстэй сэрвэгээрэн бүгтиж тэр хэсэгтэн овойсон чихэн чоных адил навчлан үзүр гарсан час улаануудтай бүхэл биеэрэн тачирхан саард үстэй хүн дүрст амтэн хоёр хөл дээрэн болхтуухан алгасаар гарч ирэхийг үзсэн өвгний дотор айдас арзганан босож бие эзэмтгэд нэн хэцүү болов. Хачин аимшигт араатантай саагалтын зайнаас тулсан өвгний өвдг нь үеэрээ нугархуу гэмээр болоод саяхан эцэн үзэн 90 шир цаахаар оволцсон байсан эр зориг нь
Салхинд үлээгдсэн дэн луга ууган дэгдэжээ. Мөнөөх хүн дүрст нөгөө авраг хар араатан рууган урд саруугаан өргөн дохих мэт болж гаслах уйлахын хооронд хачин аваа гарган дуугарсан эргэн ойн зах руу аалсрав. Авраг хар араатан үснийхэн өглөөний шүдэрт чигдсэн мөнгөлөг сорыг гялтгануулсаар алгуурхан босож дуртай дургүйхэн түүний араас хөшөлтөн шогшиж одов. Өвгний хамаг бие алдууран дашуураараа газар нэгэнтэй хатхан тулснаа өөрийн мэдлгүй сөхрөн суулаа. Балбар өөрөөсөө бусдаас таснуусан энэ тохиолыг эргэн нэгэнтэй санаад зөнөөд тэнгэлвөө зүүдэж хий юм үзүү гэж санаж явсан юмсан. Яахын аргагүй үйл усан нүд цусан зүрхэнд тохиолдсон хэрэг байх гэж юу? Чонын өсийг чон лавдаг байтал энэ юу гихч хачин амтас гараад ирвэ. Арай өнөө лус савдаг гэж нь биш байгаа та. Гэж бодохын сацуу хуралдан айлсах өтгөн хар үлсийг хараад мориндоо ташуур өгөн шавдууллаа. Нохоо учиргүй боргосноо чимээ тасарч учиргүй пижгэнтэл давгсаар хэн нэгэн уян дээр нэмэл дөрөөгөө дуугархан буухад гэрийн зүүн орны өмнө чөдрийн сур зүсч суусан дорилог хурц нарийнхан хутгаан хойш тавин дээлийн хормой дээр унсан сурын идэ хогсгийг сэгсэрсээр бослоо. Өнөөх гичин түүнийг нохоо хорхоор гарахын завдал өгөлгүй гүйг шахуу хурдан алхлан хаалга тацаар орж ирэх нь нутгийн залуу Сенгажээ. Намхавтар нуруутай туранхаа биедэн таарсан шөрмөслөг нэмгэн шаргал царайтай манер моринд биш өөрөө давгсан аятай учиргүй амьсгаадан хөлөрчээ. Аг амьсгаагүй өөхлөн ёс төдий мэд мэдээд юугүй тулж ирсэн Сэнгээс цочин мэгдэгтэн дорилог хойш ухсхийн тайрцаар хөл хийж банздан зассан орон дээрэн лаг хийтэл суучхав. Сэнгээч энэ мөчөд өөрийгөө ямархуу байдалтай байгаагаа багч гэлээс ихээр бололтой яг дорон хөгшин тэмээ хэвтэх мэт яг хийтэл бохирон суугаад цай барьсан гэрийн эзэгтэн зүг чичгэнсэн гараа сунгалаа. Гайхаж мэгдсэн бүсгүйн гараас аягтай цайг авч ам хүргсэн төдий болоод ширээн дээр цалгиулан тавьсан Сэнгэ. За дөрөлөг минь хачин юм боллоо. Энэ хүн хой тэнгэрийн шарлын газар өнөө хэд хоногийн өмнө өнгөрдөг нөгөө хэн бүрдээчиг өчигдөр тавиагүй юу? Тэгсэн би сая үхрийн хурааж яваад хідэн суваа мэлцэн дутгаар нь дуран тавьжээ суусан чинь юу харсан гэж санана. Талигаа чинь цогц нь алга болчихч. Хяртог хийсгэж орхисон сава арцхууж унгасгсан чулуу энэ тэр нь байгаа хэрнээ шарлан алга. Би ч шувуу чон аваа юм байлгүй буянтай хүн байж тэл гэсэн шүү юм бодоод цаад билийн модны загт нь ямар нэгэн юм хөдлөх шиг болохоор нь өнөө хідэ юм болов гэд дуранцсан чинь бүү үзэгт томоо хар нохой хөтөлсөн бөгтгөр нуруутай нүв нүцгэн хүн зогсож байдаг байгаа. Биеэрээ саарал үстэй бололтой. Сервэн дээр бөгтөртэй. Хачин өргөн цээж өндөр нуруутай урт гартай үзээрэн амтэн юм ядаж. Дээр нь тэр даах шиг том хар нохойг нь сүнс зайлмар гэж. Өнөө магчин чөтгөр бийжсэн ороолон гихчээс зайлахгүй шүү. Хэсэг зогсож байснаа эргээд мод руу орохоор нь жаал азнаж байгаад шууд наашаагаа давхчихлаа. Бурхан минь юугээч ёрын ёдор нь нутаг усанд эргээд унваа. Тэр золгил шарил авснаас зайлаа гэж юу. Гэд учиргүй аагчиж уугчснаа явган ширээн дээр тавьсан аягтай зөөгөрсөн цайгаан авч нэг амьсгаагаар балгалаа. Хавар төлөлөх цагаар нь гөрөөсөнд сайл цанга тавьдаг ан амтныг нэлэх баг гэхгүй янзахтай төлтөө гэхгүй намандаг хүнтэй юм л болвол ам зорж өөрийнхөө бурууг эс мэдэн өс хонцонгон ямар нэгэн аргаар тайлах гэж хов хор хутгаж явдаг энэ эрд дорилог байтугай нутаг усных нь нийтээрээ дургүй. Өтгсөн үгийг ч авалгүй агсамнан гар хүрхэн дөгтөг Сэнг ээлтэй согоо буудчихаа. Өвчин бүхэнд сайн да гэж цусыг нь ханаж уух мөртөн гэдсэнд нь ам тэмцэн бондолцох ургийг нь бууныхан хошуугаар хатхан сонирхоод зогсож байсан гих үнэн худлыг эс мэдэх яриач бас тэнүчилдэг. Хүнийг нь эндээс харахад олны үг ортой гэж боддог хүмүүсийн нэг нь дорилог. Гэвч энэ удаад нутгийнхаа нуруутай анчин гэгдэх түүнийг зорин ирсэн хэрэг нь үнэхээр ноцтой мэт. Хачин гайхалтай дэгстүү юм шиг ярианаас нь илүү цочирдож түгшсэн Сэнгийн байдалд гайхширсан мэгдсэн дорилог.
Юутайч тайвширхөө. Андуу ташаа ямар нэгэн зүйл харж байгаагүй байж? Эмэн лавлан асуулаа. Түүний энэ асуулт Сэнгийг огцом шатааж. Муу нэртэй луу данстай гэхээр л чи намайг ингэж байна уу? Хүн усан нүдэрээ харснаа махан хэлээрээ чамд хэлж байна шүү дээ. Орон хангадан овоо гэртээ шүү ухаантай. Жудагтай мудагтай гэгдээд байдаг болохоор ч л зорж ирсэн санаатай. Ууж идээд ухаан солиороод цуураад явна гэх нү намайг бүр. Хэмээн дуун чангараа дэрв. Бүр ханцууга дотгошоо шамлан нүдээ цагаан хараар нь эргэлдүүлэн суудал дээр өндөлзөж байхаач. Байдлаас нь харвал тэрээр үнэхээр ямар нэгэн аимшигтай зүйл үзэж хараад угийн ойлгом муутай зангаараа донсолж догтлон галзуурхад ганц хуруу дутуу яваа нийл. Гэнэт дайрж орж ирсэн зочны хачирхалтай авираас цочирдсон гэрийн эцэгтэй цэвэрхэн бор бүсгүй торомгор хар нүдэрэн нөхөр рүүгээ нэг гэрийн зүүн хомирт дүүжин өлгийдөн үнэгчлэн байгаа өр рүүгээ нэг ээлжлэн аимсан харж байв. Эхнэрийнхэн энэ байдлыг анзаарсан дорилог асуумаар тодруулмаар зүйл их байсан ч түүнийг бушуухан авч гарахын төс боллоо. За хоёулаа мордъё доо, юутайч газар дээр нь очиж үзсэн дээр биз. Яриа байвал замдаа болъё. Гэж нуцтайхан өгүүлээд эмээлэн авч гарахаар хаалга түлхснэн толгоогоо эргүүлэн хоймортой өлгсөн бууруугаан харж төр эргэлзэн зогслоо. Саяхан л шүлсэн үсэрхэн үсчиж юу юугүй агсамнах шахаж байсан Сэнгэ газар дээр нь очие гэх дорилгийн үгэнд сүгтүүлсэн үхэр адил болж дороо дахин нам суув. Улаанаараа эргэж алсан ёстой л үхрийн шиг том том улаан судас тодорсон нүд нь аль хизээнэн айцсаар дүүрчээ. Түүний энэхүү байдлаас нь ямар тач баашлаагүй яахан аргагүй аимшигтай зүйлтэй уучрасныг нь эргэлт буцалтгүйгээр ухаарсан дорилог эмээлэн бараан дээр түр тавиад хоймортон гарan хуучны орс хийцтэй венто буугаан авч замгийг нь татан хоолой руу нь үлээж үзээд ханы нүднээс зүүж орны араар далдалсан дайцтай сумаан тэмтчин хайв. Хоёул дорилгийн хотноос мордон эргүүлсээр мөнөх уулын ингэрт ирэх үед багуудын наран ташиж байлаа. Нутаг усныхан талигаачтай хөдөлүүлсээр он утсан нарлаг эвэр эл газарт тосонд нэвчсэн бор чулуунууд хаасайгүй бондоож хөгцөцхий тонголзон жиргэж шаргал зурм энд тэнд зоогоод өргсөн зэлний гадас мэд гоцон сүүлэн уян ихэн гоцолзуулан шовшрона. Дорилог сэнгэнэр мерсер хэвтэх хүний хохмоо яснаас цэрвэн үргэхвэ гэхдээ мордон холхон тушиж орхиод явглан дөтлөв. Нар халж эхэлсэн тул жижиг ялаа амтай бүхнийг тойрон бужигнаж голооны царгаа бусад дууг чихнээс холдуулан дарна. Тэд матсаар зорьсон газартаа ирэхэд үнэхээр л өчигдөрхөн үүрээр тавиад салах ёс гүйцэтгээд орхисон шарил алга байлаа. Ямар нэг араатан шувуу идсэн үү гэхэд тэмгихийн улмөр үгүй. Өсөрч тасарсан мах шөрмөс яс ус байтугай хучаад орхисон цагаан давуунч байдаггүй. Яг л талигаач гэнэт сэрээд босоод явчихсан юм шиг. Эрүүнийхэн оочтой хонхорхойг инчтэн орчныг анхааралтай ажиж байсан дорилгийн толгойд ийм бодол орж ирэх үед нуруугаар нь хүйт тааж үс нь хуйхтайгаан арзасхийг шиг болов. Гэхдээ тэр угийн улс уртай хүний хувьд өөрийгөө дэми түгшээсэнгүй. Хажуудах шуугуур задгай сэнгдэн хэлж болохгүй нэгэн зүйлийг алирт анзаарсан байлаа. Шарил тавьсан хിവэр налсан ширгийн доод талаар бор толгойтой явган хяагийг гიშгэлэн хүний нүцгэн хөлийн улба тодоос тодхон гарсан нь туршлагатай анчин мөрчийн нүднээ илгэн. Нэрээ насаа гүйцээсэн талигаач босоод явчихлаа гэж. Ийм бодоод дорилог хөдөлгөөнд нь хөшөлдөн төвг будах буугаан нуруунаасаа мултлан гартаан аваад явган сууж өвсний толгойг ихэд хянамгаагаар ажиглав. Уг хөлийн мөр өвсний толгой налуулан энгэрийн хойт аршилдэн хэсэг бусаг мододтой хатан цохооны зүгээс ирсэн болохыг мэдээд баг зэрэг тайтгарн санаа алдлаа. Гэвч анхаарлаа төвлөрүүлэн үе олон асуултаан байж татлан дотроо зайлгэн түүнийг ширтэж буй Сэнгийг үл тоон өвдөглөн суугаад гараараа зарим газар ягийн түрүү тэмтрэн буцсан зүгт нь ажиг тавив. Нэг их томгүй хөлтэй хөл нүцгэн хүн хатан цохооны зүгээс хөнгөн хол хол харайлхан гүйж ирээд чарлын доогуур иргэн баруун хойшоо саахалтын зай цуглих ойн чигт ойр хүн дээр гიშгэлэн явжээ. Эрэхтэн өлмий дээрэн дэгдэг шахуу байсан нүцгэн хөлд
буцагтаан өсгий дээрэн лав гიშгэлэн илүү тод улмөр үлдээснийг харахад тэрээр ачаагүй дангаараа ирээд ямар нэгэн хүндөвтөр зүйл үүрээд юм уу тэврээд буцсан нь тодхон. Үл мэдгдэх энэ нүцгэн хөлийн эзэн шарилыг аваад явснаас зайлаа гэж юу. Дорилог өвдгөн тэнэлгэн босож бууныхан гол төмрөөс зүүн гараараа атхан баруун гараараа сурсан зангаараа эрүүгэн энчитгэд хүрэн шаргал модтой винтовын мөрлөгч газарт шүргэн байлаа. Юу гэж болох нь энэ вэ? Өөртөө тавьсан асуултандаа хариулт олж амжаагүй байтал хөндлөнгөөс хэрэг дурлан тэсэж ядаж байсан Сэнгийн "Хүүяа чи чинь гэгэн цагаан өдрөөр чөтгөр харсан юм шиг хувхаа цайгаад юу болчих вэ? Наан чинь юу болсон байна аа?" Гэг адгуу царгаа дуу бодлын тойргийг нь сэт татан орж ирвэ. Дорилог хэрхэн хариулахаа бодон төр саадснаа. "Дэмэ шахуу." Гэд бууныхаа амыг доош харуулan ташаалтан үүрээд тэр доор ялаархан тушаатайгаан дэгэх мордынхон зүг эргэлээ. Сэнг том алхлан түүний зогсож асан газарт ирээд байдгаараа бүхэн муурн нүдэн онилгон ихэд хянамгаагаар юм хайх мэт хэсэг зуур халиур хөвсний төрөг ширтснэн энэ ёрын газарт ганцаараа үлдэхээс айсан бололт дорилгийн араас гүн алдан уруудав. Анчин иш ангийн зүрэг даган тавьсан сайлан иргэхээр алхана. Өглөө эртлэн гарсан тэрээр өдөржин ойгоор хэсчээ. Ангийн хишиг ол зомог гэхээсээ илүүтэй ойрын үед анзаарагдах болсон хачирхалтай зүйлс түүнийг ийн ой гүн рүү удаан хугацаагаар явглан тэнвчлэхэд хүргэв. Ухой мод нь нэлээд дэлгдэж зурагдсан огтор шар винтовон сурсан зангаараа ташуулдан лав үрж хормойгоо шуун бүсэндээ хавчуулаад хол алхах түүний магнад морины туурын хэмжээтэй гялан том сорив тодхон харагдана. Хэдэн жилийн өмнө өнөөх орцог хаданд толгойн бэлд аимшигтай махчантай хийсэн үхлийн тулаанаас олсон шархан эдгэхтэн тод улмөрөн үлдээсэн нь энэ. Гомб ам өргөцсөн тэр явдлын дараа аймгийн эмнэлэгт удаан эмчлүүлж байж хөл дээрээ боссон ч энэ сорив үе үехэн толгойн дүүрч өвдөж хэл ам нь ээдэрдэг согог хоёр насан туршийнх нь болж хоцорчээ. Эмчилгээний дуусмагц дотоодыг хамгаалахынд байцаагдаж хэдэн өдрийг өнгөрүүлээд арай л хар гэрт орлоггүй болсон үйл явдлын талаар үг алдвал ял хүлээн гэсэн хатуу сануулгын дор хоёр яс салсан болов. Жингээд шууд ангийн мах үснэлүүлэх гавшгаа баригадад өөрийн хүсэлтээр багтаж давхар нутаг заагдан хэнтийн их хөвчөд ирчгээд буйн энэ бөлгөө. Эсэргүү бослого эргэж хургасан цэрэг цуурын хөлд дарагдаагүй энэ тайгад ан амтан элбэг онгог учир хэдэн үеийн удам залгасан анчин ав гөрөөнд туйлын дуртай ишийн хувьд чухмал жаргалын орн нь болов. Ан агнан гэдэг алж хөнөөхөөс илүү ариглан нандинах амьд байгалыг араатан жигүүртэнтэй нь зохилдуулан орших нарийн ухаан тул иш өвгдийнхөө захиас өрөвч уужуу сэтгэлийг дээдлэн цээжэндээ хадаж оюун бодолтон сүсгэлдэг билээ. Гэтэл сүүлийн үед ой хөвчөд зохилдлогоос ангид хачин үзэгдэл үе анзаарагдах болов. Ингээд энэ л өдөр сайл зангаан эргэх нэрийн дор учрыг нь олж хужрыг нь тунгаахаар мөр анзаарч мөчөр тоолоход амар хэмээн явглан ангийн отгийн нөктөөсөө салж гарчээ. Орчныг гэрхэ ажин хурдан алхаж явсан иш зог тусан. Хөөтэр гэж амандан шивнээд зөргөөс гарч уулын судаг руу орлоо. Судгийн ирмэг дор хоёрч бор гөрөөсний буюу 3 зүрийн сэг байхажээ. Иш хөшөлдөн төвг удах буугаан мултлан хожуул түшүүлэн тавиад бүхийн гөрөөсний үлдэгдлийг анхааралтайгаар үзэж эхэллээ. Ойрын үед үл мэдгдэх араатанд баригдсан гөрөөс чандаг туулай буг бүр гахаан сэгзэм хаа сайгүй харагдах болж итгэхээсээ илүүтэй алж хаях нь хэвийн үзэгдэл болов. Хөнгөн хурдан олзон чонноос дутуугүй ялбархан гүйцэх хэрн бавга аятай бярдан савардаж үзүү хоолойг нь булга татах нь тухайн араатныг тэр гэж оноож нэрлэхэд хэцүү тайлхад бэрх өнсөг болгоно. Ав хийсэн арганч заримдаа оюун ухаанаар сэтгэн бодоод байгаа мэт. Эгээл чон айлын хоттой хонинд орсон юм шиг л ойн сэргийг гярхаа урдан түргэн амьтдыг олноор нь сэглэн зугаацах энэ аратан чухам юу вэ? Нэгийг нь барьж байхад эргүүтэн бөөгнөрч байдаг тэжээвэр хонь биш
байгалийн зөнгөөрөө тэрсэн амьдардаг сонор соргог өөрийгөө хамгаалах совин эд эргэтэн заяасан өвчин амьтсыг дайран сүйтгэхэд байгаа уг аратан яавч олон зуун жилийн зохиолдлогооны нэгэн хэсэг биш. Тийм ч учраас ангөрөөс бултан зүхтах учраан олохгүй, хамгаалах аргалах хэвэн гаргалгүй золиос болон сүйтгэгдээд байх шиг. Энэ байдал үргэлжилбэл гөрөөс амьтас дайжин одоод иш мэтийн анчид юугаа намнаж улсад тушаан төлөвлөгөөгөө биелүүлэх билээ. Энэ хоёр бор гөрөөсийгч хэдэн өдрийн өмнөөс таарах болсон бусад сэг үлдэгдлийн адил үзүүг нь мушгин алж хүн аятай тухлан эвдэж задлаад цул махнаас нь эдсэн болоод орхисон байхажээ. Ишийн туршлагатай нүд уг сэг зэмээс чонч баавгач амаараа болон сарвуугаараа хийж чадахгүй олон үйлдэлийг олж харж байв. Арсыг нь шувтлан хуу татахтаач хавирга нурууг хэсэглэн салгахтаач бүр гэдэс дотор толгойг нь мултлан ялгахтаач соёогоороо юм уу сарвуугаараа хийсэн гэхээргүй. Хэрвээ галын мөр байсан бол хүн агнаад бүхэл хэсгээс нь аваад идчихэж гэмээр. Иш өнгөрснийг дурсан уртаар санаа алдлаа. Цэнхэр бит махчантай эргчин эмэгчнэн үзэлцэн тэдний болоод нутгийн олны аминд нэг бус удаа орж явсан солиод гэмпэл зан бэлчээр дээр хонь малыг яг ингээд идчихдэгсэн. Энэ аимшигт дурдтгал айдаст бодлол эдгэр сэг зэмүүдтэй анхлан таарсан өдрөөс л ишиг зовоож яваа билээ. Хаад арай. Анчин иш өөрийнхөө төгшөрт бодлыг үргэх гэсэн мэт гараан савчаад хожуул түшүүлэн тавьсан буугаан авч оосроор нь мөрлөхөөр өргөх зууран хамгийн их айж хайж байсан зүйлэн олж харах нь тэрэ. Ойрхон хөвчийн чиглэг хөрсөн дээр яахын аргагүй л хүний гуталгүй хөлийн мөр дурайж байлаа. Иш давхын зочиж бууга тамирын алдуурч даахгүй болсон шиг бие дагуулan гулгуулan буулгаад өвсөн дээр хөсөр орхин хөвдөрхөг чиглэг хөрстэй тохмын чинээхэн газрын өмнө ирж бохирон суугаад ажиг тавив. Яахын аргагүй л нүцгэн хөлийн мөр мөрдөн нэлээд том урт хурц хумстай аратанлаг атлан хүн дүрстэй мөр. Ишийн нүднээ агаар татан үнэр хайж хамраан сарталзуулах авраг бит хүн дүрст адгуулсан амьтанд хувилсан гэмпэл даранхуйг зуран цахилгаан бит үсрэн дайрдаг цэнхэр бит хүний махан идэгштэн гэмгүй цагаахнаар тэрүүхэн тэндэн инээмсгэлдэг гомбын төрх эгшин зуур жирвэлзэн өнгөрөв. Тэрээр буугаан замгийг нь татан сумлаж бүсийн чангалан хормойгоо шуун хавчуулаад мөнөх мөрийг мөшгөж эхэлвэ. Балбар үгэн хэдий яарсан ч борооноос өмнө адууныхаа барааг харж чадсангүй. Хөгшин хүрнээрэн хэрэндэн цөг зохиулсан ч бараан үүлнээс өрсөж уулын тагт хүрсэнгүй. Тэр юугүй харлан бүдийж нар шингэх болоогүй байтал үдэш аятай бүрий бараа болох нь цаанаал нэг зэвв. Уулын орой руу тонгоож буй нарыг санаандгүй харсан өвгөн өөрийн ирэхгүй жолоогоо докторн татаж дөрөөгөө жин уул өдөө гарсан адууны бүдэг цувцаа дээр төр иргэцэн саатав. Урд хожид үзэгдээгүй өтгөн мананцартай бараан үлсийн хаяа өннүүр нь суун татаж нарны туяа бүдгэрэн часуулаан болсон нь өвгнийг хэртгийтэл цочоожээ. Цуссан улаанаар амьд явахтан үдсэнгүй. Хөөе тэр энэ засгийн өнгө шиг гэж санаандгүй шивэнчгээд хэн нэгэн сонсчихсон байх вэ гэсэн шиг гулмалцсан эргэн тойрноо булгаан нүдээр харав. Байгалийн эрсдэлт үзэгдлийн өмнөх нам гүм орчныг ноёрхжээ. Ойрхон голой цар дуурснаа тэр даруйдаан чимээгүй болчихов. Өвгөн ганцганаасаа хуучвдар одончуу цув авч нөмрөөд өгшин хүрнэн давчин урагшаллаа. Сүрдэм хар уул тэнгэрийг бүрхэж шөнийг санагдуулам зэврүүн харанхуй байгаль дэлхийг бүхэлд нь хуучив. Үе үехэн цахилгаан захиж орчныг цуу татах мэт болохтой зэрэгцээд аадрын эхний туслууд пэдхийн ихэд чимээтэйгээр энэ тэнд хаялж эхэллээ. Удалгүй уг чимээ сүртэйгээр нэжгэн наашилж шуурга хөлөлсөн ширүүн бороо амтай амьгүй бүгдийг хайр найргүй шавхуурдаж гарав. Тэнгэрийн сүрд дуу балбарын цөсийг хагалгад өгөвч тэр хурдаа сааруулсангүй. Харин ч бүр морио ташуурдан давирч яравчлаа. Аль нэг өтгөн мөчөртэй модны дор саатаж аадрын ирийг өнгөрөөмөр байлаач өвгнийг түгшүүрт зүүн совин нь ямар нэгэн зүйлд давчдуулан татсаар. Аянга цахилгаантай бороонд мориор хурдлах байтугай
явган хөдөлсөн ч тэнгэрийн сумыг татах аюултайг хашир хүн юу исандах. Цахилгаан гялбах бүрт тэнгэр өршөө гэж шивнэх балбар өвгөн дотроон. Чон бороноор гэдэгтэй. Би ч дүүрч яавалчиг яг. Эмэн дахин үглэж өөрийгөө шахамдуулан байлаа. Ийм зүтгсээр уулын тагт модны хаяанд гарч ирвэл адун сүргэн алга. Жирийн цагт мод захлан нөмөрлөж хүзүү хошуугаан холбон гүү унгаа дундаахийн хороод зогсож байдагсан. Хүндхэн бодлоос төрсөн муу совин нь өвгнийг хуурсангүй. Дэми гайхсандаа тэрээр хідэнтэй гуугчин хашгирсан нь адрын сүрд чимээнд дарагдаад аянгийн гэлбаанд ам нь ангалзах төдий. Азарлан орсон борооны хувингаар цутгах адил усанд одончуу цув нь хэдийнэ нэвчиж шалав норсон ч өвгөн үл анзаарна. Хамтралын адуг алдаснаас буух ялцмээс илүүтэй харин өөрөө өмнө нь харж сэдэд батлан өгүүлсэн өнөөх аимшигт зүйл амшиган хайрладаг сартай хэр азарганд нь адун сүрэгт нь халтсан байх вэ гэхээс гол нь харлан бачимдана. Өвгөн бороонд норж гялаагаад цахилгааны гэрэлд гялбалцах тэнзэн дашууран эмээлнийхээ мааюунд тулан морныхон дэлийг ширтэн хэрхээ бодон цөхөрж байтал бороонд цохиулан дагжаад хөдөлж цөхөн байсан хөгшин хүрнэн гентэл унгалдан үүрсэж адууны хүү гисэндэн хэрэндэн босхон тонгож хайдав. Хүлгийнх нь энэ авиртай зэрэгцээд хэсэг бусаг адуу ойн захаар хурдлан гарч ирлээ. Голдуу дааг сарва тэдгээр адуу ямар нэгэн зүйлээс ухаангүй айж цочсон дон улаан галзуу хурдлан хоёр хөгшнийг дайрах төхөв. Араас нь бүдүүн морд болон гүү харин сартай хэр азарх нь халах. Ам тэмцэн зэрлэгээр янцгааж унгалдах дуу аадрын нүргэнтэй холилдон эрлэг тамийн эвэрт элчсийн бүжгүү гэлтэй. Өвгөн мэгдэн байж хөгшин хүрнэн чүү чамаа тогтоогоод мөчөр хугчин ухаангүй дайрах адууны хөлөг сөрөн ямар нэгэн аимшигт зүйл болсон байж таарах тэр зүгт боломжоор яравчлаа. Атар тарган адууд зад дайран гарсан тул ширэнгний мөчөр хооронд морьтой хүн явхад торох зүйлгүй. Энэ хүн ойн цоорхойд орцоглон тогтсон хаттай бяцхан толгойн орчимд ямар нэгэн учир гарсан болохыг өвгөн багцаалдав. Тиймээс ч заавал мөр чиг гэлгүй тэр газарт хүрэхээр бэлж цуцсан борион шавдуулан буйнын. Золоор бороо намжиж эхэлжээ. Модны нарийн мөчрөөс нүдэ хамгаалан зүдэн зүтгсэн өвгөн холгүйхэн гарах ёр бусын чимээг бүрэг дээрэн бүхийн явууд чагнаархав. Аяархан амандан аялах мэт ёнгнүүлэх уйлах шүгэлдэх хоёрын хооронд хүйтэн яхир дуун тун ойрхоноос сонсогдох ажээ. Борон дусал шилмүүс навч шавхуурдан гуйдах чимээг дарж айдуу атлан тод гарахдоо өвгний дотор арзааж үс нь босгошгол болов. Морин ч уг чимээнд ховсдуулсан мэт зог тусч урд хоёр хөлөөн тушуулсан лугаа нойтон хөвдөг жин захадлаа. Ийн гинэт зогсохт нь чимээ чагнаад гингүй явсан балбар биеэрэн урагшаа тонгойв. Ингээд биеэн татаж амжаагүй байтал дэрэгдэг саглагар мөчөртэй бүдүүн шинсний араас ямар нэгэн нүсэр бийт амтэн түүнөөд үсрэн халдлаа. Бүрийн дундаас үсрэн дайрагчийг өвгөн сайн харж чадсангүй. Дэмил хар зөнгөөрөө биеэн зайлуулах гэхдээ дөрөн дээрэн хагас босон хазайтал морин үргэж бусгаад шууд далаар нь газардуулчихав. Мөнөөх үсрэн ирэгч мориныхон нуруунд дээр буумагцсан хойд хоёр хөлөөрөө хонлойроо нь хүчтэй жин цулбураа тавилгүй чирэгдэж яваа түүнөөд дуу чимээ гаргалгүй сурмгаар сэвхэн харайлаа. Өмхий амьсгалтай ангайсан часуулан ам, ёзороороо шаралсан дөрвөн цагаан соёо, нүүрэн дээр нь зунгаарлалтсан шүлс татуулан тулах мөчөд үргэж дагчсан морин өвгнийг чирэн ухсгийж довтлон ирэгчийн дороос өвгнийг суг татав. Хүүршсэн одончуу цув нь газраас цухилсан ур үндсэнд өлгөгдөн шажигнан цуурч дээлийн бүс нь сугандаан хүртэл хөөрсөн балбар гартаа ороосон цулбууран тасаадхан чирэгдэж явхтан өөрөөр нь халдагч осолдохгүй хүн дүрст болохыг харж амжив. Мөнөх аратан сарвуун дор нь үлдсэн өвгний өрөөсөн гутлыг хөвд бутруулан нохоо хитэ арагшин самард нь шидээд бие цэглэн хойд хоёр хөл дээрэн өндийгөөд ирлээ. Бүүцэгт эвгүй савж унснаас хагас муужирсан гинтийн амшигт товтлогоонд мэгдэн эсэргүүцэх бүүхэл гашгирагч тэнхэлгүй болсон балбар өвгний амнаас ийм л үг мэдээ мэдрэлгүй алдууран гарав. Усны навчиг үзүүртэй чихэн соотойн арагшаага налан наалдаж
урагшаагаан шүхийж сартайсан хамар нь улаан сарсаар гэрэлтсэн. Час улаан хоёр нүднийх нь босоо хүүхэн хараа цавчих мэт огцом эргэлдэн улангассан бүх биеэрэн битүү тачир саарл үстэй. Хөлн тахимаараа гүйцэд тэнийдэггүй болов гэмээр хагас нугарсан аимшигтай хүн дүрстийн төрх бүрхэг тэнгэрийн дор харанхуйд үгтлийн хатсан гар мэт сар байх моддын арвгар сарвгар мөчрүүдийн дунд зүүд луга биелэн босч ирвэ. Үүнийг үтсэн өвгөн айсандан гараа татан намынчлахад цулбуур алдууран түүнийг хүчлэн чирж алсан цүдгэр хүрэн арга тасарсан янзтай гомдолтойгоор янцгаагаад эмээл дөрөөгөө пижигнүүлэн угас хийв. Гэвч моринд эзнэн аврах бүхэл эндээс холдогч сая байсангүй. Үүдэн хоймрын зайдч хурж амжаагүй байтал ташуураар огцом гуйдчихгүй гэлтэй ямар нэг амтэн бүрэнхийг зүсэн тас бууж үсрэн дарж аваад унгалдуулан тийчгнүүлсээр хоолойг нь хэрхийтэл тас хэмлэн хорж гонуулав. Цолбуурын суранд идэгдэн горив татсан гараараа эв хавгүй залбирч чиглэх хөвдтэй хөрсийг тийрэн өгшөрч үндсэн ил гарсан бүдүүн шинсөөд нуруугаараа авирах шахан ам тэмцэх балбарын зүг мөнөх хүн дүрс дараатан хоёр хөл дээрээ хөнгөн алхлан дөхөв. Бүс нь дээлтэйгэн хөөрч нуруу нь ил гарснаас модны давирхайлаг ардгар холцсонд нүцгэн биеэрээ хурч арьс нь урагдах агшинд өвгөн цочин сэхэрч одоо хэрн сагалдаргаараа шуунд нь өлгөөтэй буй тэнзэн дашууран өргөн агаард хий занган савчж эсэргүүцэх айдлаа. Гэтэл энэ мөчөд хүлгэн алдууран гүйсэн тэр зүгээс цус зарцсан аимшигтай архирах дуун гарч авраг том хар чон сунан хараагаад ташуураас нь зуугаад авав. Даагшиг том биетэй араатны ганцхан угсралтанд сагалдарганы нарийн сур тас үсэрч өвгний сүүлчин зэвсэг мөнөө хар чонын аманд үлдлээ. Хэдэн хормын дараа эдэлгэн дэлгдэн мүлчиж хатуурсан бат бөх тэнзэн дашуурыг хөндөй хатсан зэгс бяцлах луга араа шүдэн тажигнуулах тэрэмдэг чимээ дуулдаж ташуураас үлдсэн сүүлийн хэсэг тасархаа суртай бариулын салбархай газарт очив. Балбар өвгөнд одоо зайлах газар эсэргүүцэх сэхэж үлдсэнгүй. Шодон буурал гизэгтэй толгоогоороо давирхайтай холцсонд наан нүдэ тас анж хэржигнэн архирсаар дөхөх араатнуудын савар соёнд ам биеэн сул тавьж өгөв. Орчлонгийн төмөн үзэгдлийг сонирхон судалж мянган хачныг гайхан уншиж алсан номт буурал өвгөн хөрсд дээр ийм амьтсыг харах бүхэл байдаг гэж сонсоочгүй юм санж. Хүн дүрст өвгөнд дөхөн өвсний сэрээ шиг хомстой сарвуугаараа гүрээг нь бацгаар завдах агшинд авраг хар чон зог тусан биеэн хурааж хошуугаан өргөн үнэр татав. Түүний ийн аялахыг харсан хүн дүрст мөнд сэрэмжлэн орчны чимээ чагнан сортолцлоо. Тэгснээ хоёул хоромхон зуур харц солилцоод зүүдэр шиг харайлдан ширэнгний гүн рүү алсран алга болов. Үхэл тулж ирмэгцэн хугацаа өгөх мэт түр азнан чимээ тасарсанд гайхсан өвгөн нүдэ нээлээ. Ширэнг рүү огцом эргэн харайлгах хүн дүрстийн баруун мөрний шингэвтэр саарал үсний цаанаас харагдах нүүж тогтсон мэнг шиг тод хар сорив түүнийг бүрж илүү барьцаалдуулжээ. Өвгөн бүдгхэн ёолоод гулдайлаа. Үдсэн харсан зовсон зүдэрсэндэн ухаан санаа нь самууран алдарчээ. Нэн удалгүй хаанаг хатсан мөчөр хугаран чиглэг хөвдөн дээр зөөлөн алхах чимээ гарч өгшин шинсний дэргэд буугаан дайсанд бэлдэн барьсан анчин иш гарч ирлээ. Анчин иш мөнөх хүний нүцгэн хөлийн мөрийг мөшгсөөр уулын бүдэг зөрөгт нийлв. Гэтэл тэрээр түр зогсхийн дахин орчныг хянамгаагаар ажиглаж эхэллээ. Зөргийн хажуугийн бөөн бутан дундаас нэлээд том бололтой нэгэн амтэн харин гарч ирсэн нь мөрнөөс нь ээлхэн. Хүн дүрст рүү халдан дайрвуу гэтэл эргэцэн үсчиж нохоо эзэндэн эрхэлдэг шиг тоглосон баймаар улбаа үлдээжээ. Үгүй юм гайхалтай хэрэг. Байдлаас нь харвал хөвдөн дээр сарвуугаараа лав гიშгэж мөр үлдээсэн нэлээд том биетэй байж таарах араатан яг чон гэхэд хэцүү ажээ. Зарим талаараа нохооны сарвууны хэм мэт. Эрхэлж тоглосныг нь харваас нохооч юм шиг. Үгүй жоо. Махчин араатнуу нохоогоо дагуулсан зэрлэгшиж төөрөлдсөн нэгнэ. Иш тачир өвс хөвдийг илэн нэлээд ажиглаж өөртөө тавьсан асуултандаа хариулт хайсан ч томтой үр дүнд хүрсэнгүй.
Ингээд хэсэг зуур зогсож цаашид яахан шийдэж ядан төр бодмоглов. Халуу мөрөөр нь мөшгөөд ортол мөнөөх махчин шиг дийлдэшгүй араатан шархацсан зэрлэг гахаа шиг ирсэн мөрөн анаад эвтэж байвал яана. Эндээс буцаад хүн хүч дагуулж иргэтэл юу юугүй бороошиж мэдхээр бүрхэгдүү болоод ирлээ. Энэ мөрн ус чигэнд балран алдуурчгаж бас мэдэх юм. Заавч эд ойн гүн рүү биш зах руу чиглэж. Тэгэхээр үүр оромж руугаан бус ав олцонд явж байгаа ч юм шиг. Хайлрын тус авахаар буцлаа гэхэд бусдад аюул учрж болох нэ. Яваад л аз эзэн үзгээс ямар нэг үхээс хоёр үхэх биш. Иш ийн өөрөө өөртөөгөө өглөн ярьж зориг шулуудав. Ингээд буугаан урдаан хөндлөн авч болцошгүй гинтийн тулгаралтанд бэлтгээд хагас бүхэн газар шагаасаар урагшилж эхэллээ. Ойд шувуудж иргэж хэрэмж ирхний бяцхан атлан адтай хөлөөр мөчөр сар сархийн дуугарч байв. Тэрхүү амьтдын мөр саад бартааг тойрж гарахтаа сүрхийгээс гадна ил задгай газрыг тун чадмаг тойрчээ. Бараг л нарны гэрлээс зүхтаагаад байсан юм шиг. Зарим газар мөр балравч явсан зүгийг нь багцаадан дахин олж дагсаар орой болохын алдад юу юугүй нүмрэн шаагсан аянгатай адарт цохиулан саглагар хушны ёроолд хоригдохоос аргагүйдэж мөрөө нэг мүсэн алдав. Хичнээн харуулсалтай ч хувингаар асгах адил энэ борооны дараа өвс хөвдтэй ойн хөрсөн дээрээс мөр олно гэдэг бүтшгүй билээ. Тэнгэр хаглах мэт сүртэйгээр цахилах аянганы дуунаас сүрдэн буугаан чиг авахлахгүй хичээн зогсохдоо иш нэжгнэн түрхрэх их хурын дуун дундуур хаа нэгтээ адуу гаслантайгаар янцгаахыг сонсох шиг болов. Зүүчгэн алдсан хэн нэгэн морныхон зүрхэнд ороод зүдэрч яван биш байгаа та. Гэж санаа зовсон тэрбээр газраас холгүй бүдүүн мөчөр тохиолдсон авирч эргэн тойрныг ажиглахыг оролдлоо. Гэвч галзууран уйлж хуйлрах шаагих бороо ойр ойрхон чихний хэнгэрийг хаглам нүргэлэх аянга цахилгаанаас өөр юугч эс олж үзэв. Гэлээч ямар нэгэн чимээ адуу унгалдах төвөргөн пижигнэх бүгд дуу хаа нэгтээс дуулдаад байх шиг. Үгүй миний мөрдөж явсан өнөөх гайхлууд арай айлын адуунд ороод төвэж байгаа юм биш үстэ. Ийм бодол айдастай хамт шурган орж ирэх үед иш цорын ганц хань октор винтовон авч чимээ гарч байгаа зүг рүү чиглүүлэн илүү анхааралтайгаар анир тавьж эхэллээ. Хэсэг хугацаа өнгөрөв. Тэнгэрийн дуу баг зэрэг холдон борооны шууган үйл ялэг багсаж байх тэрүүхэн агшинд гэнэт оймод оволцон хөдлөх шиг болов. Нэн удалгүй ширэнгэн дундаас буун адуу солиорсон мэт ордуу 50 янцгаасаар түүний дэрэгдүр цад дайран гарч одлоо. Ухаан зулггүй орилон үүрсгийн зэрэгцээ цохорсон юм шиг л чигээрэн довтлогох адуунаас цочсон иш эгээтэл буу алдчихсангүй. Тарган хонлой дээрэн борон тусал модны шилмүс навч халбилзуулан бүгдээрээ дуу 50 хурдлах тэдгээр адуун сүрэгт юу тохиолдоо юм болоо. Мөрийг нь мөшгөж байсан мөнөөх хараатан халтснаас зайлаа гэж. Иш тэнгэрийн дуунаас айдгаач таг мартажгаад улангасан дайрч өнгөрсөн адууны мөрийг даган шуударлаа. Бороо зөөлөн шивэрч эхлэв. Өдөр дуусах яагаачгүй эргэн тойрон тэнгэрийг бүргсэн бараан үл шигүү ургасан нялх ширэнгтэй нийлээд үдшийн бүрийн адил бараанд нь дүүнсэн. Харалхан хүнч тэмтрээд олчихмоор атар тарган адууны зад татсан мөрийг даган явсаар удалгүй ойн цорхоод овтоо бараантан үзэгдэх хадрахыг бяцхан толгойн бэлд иш гарч ирлээ. Эргэн тойронд өвс налж хөвд бутран цусан толб үзэгдэх нь энүүхэн энд ямар нэгэн үхлийн тэмцэл болсныг илтгэх ажээ. Анчин эр буугаан өргөн гох дээрэн хуруугаан тавиад ихэд сэрэмжтэйгээр хаттай толгойг ороон урагшлав. Ойн цорхоогоос ширэнгрүү түрж тогтсон хавтгай хадан хошууг тойрон шагаатал улаан нэлээ. Өвс хөвдийг там болгож бут моддыг хожгор болтол нь орчныг урвуулан хөрвүүлсэн тэр газарт цусан дунд сартай ихээр азрах дөрвөн мөчөн харайж буй луга тэлээд ам тавьжээ. Урд хөлөөс нь алт хүрэхгүй зайд тархиа хаг ташуулсан нэг буурал сортой том саарал боохоо хэвтэн. Азарганы ам дахуудаа омог сүрэн гайхуулж асан бие дор нь дахин нэг жижигвтер чон даруулан талийжээ. Тэдний урсгасан цусыг борон тусал шингэлэн ягааруулна.
Ийш буугаан бэлэн барьсан чигээрэн бүхин гидсээр үгсэн адууны дэргэд ирлээ. Сартай хээрийн биеийг энд тэндгүй чонын соёо уран зэрэмдэглэсэн боловч үхлийн шархаалга. Азраг бороо далимдуулан халтсан чон зүрхтэй ан ман ажтаач үзэлцэн ойн цорхон хадад толгоон энд ирсэн бололтой. Тэгээд бараг ширэнгэнд залган түрсэн хадан хошууны нүмерт нуруугаан хийж араан хамгаалаад урдаасаа дайрсан бүгдийг самарч хазан нэгийгэн үзэж байсан нь нээлхэн. Сүргэнч чадах ятгаараа нэмэр болж байсан болов. Харин яагаад оло гидсийн хүлүүлсэн шарахгүй атлан амь тавьчихв. Мөн адун сүрэг юунаас тэгтлэн ан хоёр тишээ сад үсрэн хурдлаав. Иш эргэн тойрныг бууныхаа овоо хараагаар маглан нэгжээд одоо даруйдаан халдлан довтлох аюул үгийг тогтоосны дараа азарганы хүүрийг шинжиж эхлэв. Олон жил нутгийнхаа адун сүргийн хямар чонон толгойтны эрлэг болж явсан хээр азарганы урд дэлтэй молор эрдний тэргүүн тэрүүхэн тэндэн хачин өвгүй нугарчээ. Иш зүүн гартаан буугаан авч хагассан баруун гараан зөөлөн бамбар хошуунд хүртэл чонын соёонд сэглэгдсэн толгойн доогуур нь хийж айдуухан өргөв. Адууны толгой сул иргэцэн унжихаач. Яг түүний таасанчлан үзүүг нь хуг мушгичжээ. Хэдий өтөлсөн ч бие жигдэрсэн эрмэг хүчрхэг адуусны хүзүү ямар ч ил харагдах улам өргүүгээр хөнхөн хугалцдаг мөн их тэнхээе. Тэрээр үргэлжлүүлэн азарганы гулдайсан нүсэр биеийг түн дээр гарсан шарх сорвиг хянамгаагаар ажиглав. Анхаарлыг нь зоон дээр нь гарсан таван урт хөндлөн шарх эрэхгүй татхаач. Цус урсаж борооны тусалтай холилдон бүнжигнэхийг харахад азраг ууг шархыг амьд ахуйдан авчээ. Төмөр савраар урчсан юм шиг тийм хүн ормыг чон бус өөр ямар нэгэн хүчит араатны сар бол үлдээж чадах биз. Тэгвэл ингэтлэн сар байж таван салаа зайтаагаар уурж маажиж чаддаг нарийн атлан урц хумст савартай ямар амтан байх вүлээ. Гэнэт нэгэн цагт төлөөлөгч чогийн тарган буурал морины хонлой дээр яг иймэрхүү шарх харснаа санах үед чихэн дүнгэн нуруугаар нь хүйд дагшгал болов. Тэрээр толгоогоо өндийлгэн багахан хадан хошуунаас эхлүүлээд орчин тойрныг нүдгүйлхэн гярхаагаар ажиглав. Бороо намдуухан шивэрч норсон дээл нь бидэн наалдан хайрна. Гэвч ишид үүнийг анзаарах сөхөө алга. Босож биеэн цэглээд гал алтгаас сэргийлж замгаа татан сумаа аваад буугаан сурсан зангаараа хөндлөн үрмэгцэн хад руу авирж гарлаа. Адууны ард газраас хоёр алд гаруй өндөрт байрлах хавтгай чулуун дээр бороон тусалж угаан арилгаж даруйдаан чадхааргүй улмөр тод үлджээ. Хад савартсан ямар нэгэн амтны хүчрхэг сарвууны ором. Яг ийн майжлахад хурц хумс хад хоёрын завсраас гал манарч байсан буй за. Хадан дээрээс тэнцвэр алдахтан юм уу үсэрхийн өмнө бие хураан бэлдэгтэн хальт хурч майжсан байж тарах тэр улбаа ишид нэлээд зүйлийг тодорхой болгов. Азраг төрлөх зөнгөөрөн хамгийн зөв байрлалаа сонгон хадан цохооны хошууран булан гарсан гурван талаасаа халахвчтай энэ хэсэг рүү нуруугараа орж урдах багавтар зайгаар халдан иргэчийг самран хазаж няцааж байжээ. Игц хад өөдөө чон авирч гарах боломжгүй учраас ийм байдлаар үзэлцээд байхад амиа аваад гарах бүхэл чадмаг ган туураараа хангалттай хохирол учруулж болохоор тэгсэн ч гэдгийг үгсэн хэвтээ хоёр боохоо гэрчлэн. Гэтэл ханалсан цавчим хад өөдөө ямар нэгэн хүчрхэг сарвуутай амтан авиран гарч азарганы огт гингүй талаас араас нь халдан зоон дээр нь үсрэн буужээ. Гинтийн энэ халдалгад цочирдсан азарга цоройн угс гэж өнөөх авралын байршлаасаа гарсан бололтой. Бухаж болигсон ч байх гэвч нэмэр болсонгүй. Хүчрхэг сарвууны ганцхан таталтаар хүзүүг нь хуглан амийг нь авчгаач. Харин юу гихч ред хувилгаан шид идтэй араатан бай. Иш хаднаас зүгдэн байж хөнгөнөр үсрэн буугаад азарганы үгтэл рүү дахин очлоо. Гэтэл холгүйхэн адуу амь тэмцэн гяхран янцхайх сонсогдоод хоромхон зуур чимээ алдрав. Араас нь хүний аврал ирсэн бололтой бүгд дуу. Энд ихэлсэн үхэл амьдралын төлөөх тэмцэл холдоогүй үргэлжилсээр байгаа юм биш үз. Ийм боцсон иш бууныхан замгийг татан гоолойд нь сум хийж түлхээд гох дээрэн хурууган аван чимээ гарсан зүгт болгоомжтой мөртөө
гавшгаагаар ухсхийлээ. Дорилог сэнгэн нарын залуус балбар өвгнөхөөс мордон буцаж явлаа. Хамтралын адуун сүрэг чононд орж ямар нэг гэнтийн дайрлагад ухаан баларцсан адуучин өвгнийг гөрөөчд олж отогтон аваачсан байсныг нутгийн залуус гэрт нь хүргээд эргэж бийнэ. Гөрөөчдийн өгсөн хэлээр сумын дарга ангийн дөртөө хідэн залуусыг яралтай цуглуулж өвгнийг авчруулахын зэрэгцээ адуунд чонох алдсан хэрнээ зөвхөн азаргыг нь барьчихсан хачирхалтай явдлыг газар дээр нь үзүүлэхээр болжээ. Уг зараалын дагуу буу суман авч аль олигтой морион барьж мордсон 5 залуу эхлээд анчны отог орж өвгний орон гарan дутуу хагас яриаг сонсож баггүй гайхшраад дараа нь шууд хэр азарганы сэгзэм хэвтэ өнөөх ойн цоорхон хадад толгой руу явцгаав. Балбар өвгний үлгэр шиг ярианд итгэх хүн цөөнч айхгүй ч айгүй гихчээр мөнөх газар руу дөхөх тусам арзааж буугаан тэмтэрч явснаа одоо эргэн санацгаана. Гэвч тэднийг усанд улхайж шалбайсан адууны хүр чөнжин үргэлжилсэн бороонд хэвтэж цусны толбон хүртэл угаагдан арилсан ажин түжин орчин лугтжээ. Өчнөө адуур ус үгээрээ халдчихад унаг дааганд нь соёо хүргээгүй хэрнээ азаргных нь хүзүг мушгаад алчдаг ямар гээчийн боохов вэ? Дорилогийн өөрөөсөө байн асууж явлаа. Айж точсон өвгний урд хойно орсон эмх замбраагүй яриа өнөөх сэнгийн харсан зүйл өөрийнх нь нүдэрэн үдсэн мөр учир битүүлэг зүйлс сүүлийн цөөн хэд хоногт дэндүү олон тохиолджээ. Ямартай ч алдартэхээр азарганы магна дундаа гялан сартай толгойг нь салган авчирхад балбар салганан өндөж дээлэн сугалдаргалсан болоод чүү чамаа өвдөглөн мөлгсөөр ирж молор эрднийхэн тэргүүнд хацраанаа удаан гихчин нүдэн ансан юм. Ийн сууж байхад нь үрчлээд ч хуурайчсан ансганаас нь ганцхан тусал нулимс алдуурах төгөхөд хамраараа шор хийтэл татаж далдалсныг дорилгол анзаарсан байлээ. Саяхан л тэнхээлэг яс сайтайгаан гайхуулж залуустай ан маань алав будаацалдаж алсан өвгний сүрлэг том бие нь өдгөө өөрт нь тунчиг тэртээ хөврөлдсөн зовлог болон хувирчээ. Өвгөн санаагаараа морь унан явах гэсэн боловч ясархаг нүсэр цогцсон өөрийнх нь мэдлэр хөдөлгөө нэгэнд болсон байлаа. Иймээс анчин ишийн нэг нөхөртөөгөө хамтран хийсэн усан дамнуурууд дээр тавьж мөрлөн герт нь хүрэхээс аргагүй болов. Хосмод цавчиж хоёр урт бүх бариул хийгээд гөрөөсний ширийг захлан нүхэлж нарийн сураар ойр ойрхон хэрэн бэхэлсэн энэ дамнуургыг гөрөөчд авалсан ангаан зөөврлөхөд хэргэлдэг билээ. Гэхдээ ингэж дөрвөн морьтон мөрлөж бус морьныхон араас чиргүүлэх байдлаар гахай гөрөөс бусад овор ихтэй анги отогтон төхүүлдэг. Ийм дамнуурыг авч явж сураагүй унаа нь тал тийшээгээ ам булааж тарчих гээд байсан тул эрчүүд морьдон хоёр хоёроор нь цулбуураар нь холбоход хүрв. Энэ мэтчлэн явдал саадсан тул балбар өвгнээд нар буусан хойно очжээ. Аавдан тохиолдсон явдлыг саявтархан багийн ухуулагчаас мэдсэн ч аль эрт нүдэн бүлцэлгэж амжсан бүжин тэднийг хаа холоос гүйсээр тослоо. Өвгнийг инхүү охинд нь хүлээлгэж өгөөд нэгнийгэн эмчид явуулсан залуус сүр болгон чонын сургаар гарсан хэрнээ нэгч буу дугаргаж чадаагүйдэн урамгүйхэн мөн өвгнийг мөрлөн дамнуургадаж баггүй ядарсан учраас дуу муутайхан гэлдрүүлж явв. Нар уулын цагуур хезэнэ шургаж сүүлчийн шаргал туяана тэнгэрийн хаяанаас хулжин одож байх тэр лагшин. Борооны чийг анхлан дэгдэж байгалийн зохилтлого нь нэн таатай бүрдсэн шумуул язганан бужигнсан орой. Морд толгоогон унжуулан гэлдэрч хаа нэг төрөглөн чихээ солбино. Дорилог ташууран хурдан зэрдийнхээ сумлан зассан дэлэнд тулган тулж бодол болж явснаа морины толгой дээгүүр хайчлан солбох чихийг нь үл тон бужигнах шумуулыг үргээх санаатай нэгэнтээ ширвээд бусад өөдөөгөө хандаж за манайхан өвгний яриаг өөр хүмүүст дамжуулаад хэрэггүй үсттэй. Өөрхий айж цочсноос болоод ухаан самурснаас зайлаа гэж юу. Би мордохоос өмнө тэр анх олсон иш гэдэг анчинтай ярилцсан. Ингэсгээд өнгөрүүлчихье. Тэгэхээр тэднийхэн ч дэл сул яриа гаргахгүй үз. Цаг тур эвгүйхэн байхад угаасаа муу нэр луу данстай зүдэрч яваа нэг нутаг усны бууралдаан гай тариад юугүй тийм үү? Гэв.
Бүгд л толгой дохин зөвшөөрч сэнгийн ногоонуудл болингартай байлаа. Гэвч тэрээр ямар нэгэн зүйл өөрөөсөө дүүвлэх мэт бие займчин хоолойгон хүчлэн засаад харцаан буулган мориныхон явдалд нь гүйлзэн хөдлөх дэлийг нь ширтэв. Ийн яриа хагарсан тул нэгэнт оройтсон учраас арай ойр дорилгинд бултараа хоноод маргааш эртлэн гэр гэрийн зүг жолоо залхаар тохирч дөрөв харшуулан газрын гарц малын тарга ангийн сурны талаар ойр зургийг ярилцсан мордынхон явдлыг арай ширүүтгэж байлаа. Өмнөр нь хол саахалтын зайтай чон бололтой нэг амтэн хурдлан өнгөрөх үзэгдэв. Шөн залгахд өгсөн бүрий бараад сайн тогтоож харсан нь үгүй. Гэлээч чон агнах шахуу хөөрөлтөй гараад гудгар буцаж яваа залуус бүгд л олзуурхан мориныхон гуйнд бүдүүн тэнцэн дашуураараа пад хийтэл буулган нэгэн зэрэг угс хийцгээв. Ялимгүй цуцсан ч гэдэс татаж шивхэрсэн эрэмгийн хүлгүүдийн ган туурай үдшийн нам гүмийг ивдэн пижигнэж борооны усанд дэвтсэн чиглэг хөрсийг онг татаж гарлаа. Мөнөөх зүхтагч амтэн тимч хурдтай биш атлан газрын бартааг тун сайн ашиглаж хариу бүрийг далимдуулан зүсэн сүрхий өнгөлн далдлах тул харж гүйцэхэд нэм бэрх. Удалгүй морднууд цувж дорилгийн хурдаараа алдаршсан зээрд бусдаасаа тасран цойлов. Анд нүдээр муу морин сургуулаар сул нөгөө гурав нь ард хоцорч чон хөөж цохиж дадсан дорилог хурдан зээрд хоёр л мөнөөх амтанд улам бүр дөгсөөр байлаа. Анчтыг анзаарахгүй явахт нь төрүүлж хоцсон дундах зай улам бүр хорох тусам чон ам тэмцэн бажигдаж бий бололтой. Заримдаа бөксөө чирэн оцоож явж ядаад ч байх шиг тун эвгүй харагдана. Улам бүр өтгөр харанхуйд зөвхөн хөдөлгөөнд бараан бөөн зүйл төдий үзэгдэх тул чон чухам яагаад байгааг дорилог ялгаж салгаж хэлж чадна. Хөөцөлдөн эхэлснээс хойш хэдхэн хормын дотор урдан зээрдийн омглон харайлт чонын ар шилд үүдэн хоймрын зайтай тулж ирлээ. Дорилог дөрөөрөө нь эцсийн хүчээ шавхан үсрэн халдах чонын сарсан хоншоорт буулгахаар тэнцэн дашууран лавшруулан батаатгав. Гэтэл мөнөөх амтэн огцом үсрэн суугаад босож дэгдэхтэн бүр яахын аргагүй хоёр хөл дээрэн гүүгээд явчихан тэр. Ийм хачин жигтэй зүйл урд хожид үзээгүй дорилог цочирдон мориныхон амыг огцом татхад хурдалж явсан зээрд ам булаан сугсарч буруу тал руугаан эргэцсэн эзнэн игээтэл эмээл дээрээс нь халиачсангүй. Чоныг заавал гүйцэж налж цохиусныхан дараа л урдаа татдаг зээрд хазаараа хэмлэн тачигнаж мөнөө хачин амтны араас зогсоо зайгүй тэмүүлэн. Гэвч дорилог тэр амтныг хөөж цохих байтугай араас нь дагагч сөхөөгүй байлаа. Тэрбэр үнэхээр цочирджээ. Хүүхэд шиг бүх бие нь харлан харагдахыг бодвоос яалтчгүй л бүхэлдэн үстэй байж тарах хүн дүрс амтэн түүний өмнөөс хоёр хөллөн босоод гүйчихжээ. Юун чон гүйдлийн цагаар зам огтлон хариж явсныг нь бодохоор буг чөтгөр шиг араас нь нэхэж болохоор барах уу цуцааж гүйцэгд өгснийг бодохоор махан биетэй амтан мэт. Юу гэх чинь вэ чинь? Дорилог дэвхцэн агсамнах морион тогтоож ядан гайхширч байтал араас нь цувсан хэд гүйцэж ирэв. Тэрээр дөнгөж сая үдснээ хэлэхээр завдан жолоогоон сайн базаад өнөө хэдрүүгэн эргэх үед арай төрүүлж ирсэн сэнгийн за яасан харснаа тас зөгтөг буудснаа нам авдаг мундаг ир маань алдчихуу да арай хормоо хото хонгуяан сэтгүүлчгээгүй үсттэй гэх тавлангуй доктор дуу сонсогдлоо. Дорилог аман хамхив. Чон байснаа хүн болоод гүйчихлээ гэлтэй нүш. Энэ дотор тамиртай задгаа амтай золигт зээч дуулгаад дийми. Гэж бодох үед өнөө тавьсан шарилын хөлд гарсан жижиг хөлийн мөр гэнэт толгойд нь харван орж ирлээ. Нутаг оронд минь юу л болоод байна та? Иш мод заглан гарч ирээд мориныхон амыг татан төрсөн атав. Хэд хоногийн өмнө балбар өвгнийг эргэж тэднийхээр буугаад мордосноос хойш өвгнийх рүү гүйдэлтэй болцоход байгаа билээ. Ан амтэн байгаль дэлхийн шүтэн барилдлагаас өөр зүйл боддоггүй борогдуу цөлхэрийн зүрхэнд ёр бусын тэр нэгэн мэдрэмжийн оч гал болохоор уулалцаад эхэлжээ. Эргэр хөөрхөн бүжингийн нүдэнд унчихсан зүрх сэтгэлэн
гомж авч чадхан байсан иш өдөр бүр өвгнийхөөр буугаад мордмоор байвч ичиж зовох гихч алдуурсан сэтгэлд нь чөдөр тушаа болоод болдоггүй. Тиймээс октосон учиргүй яаран мордовч зам зуур эрчин сааран саарсаар барааны газраас дуран тавин сууж байгаад уртаар санаа алдан буцдаг өдөрчсөн өнгөө. Энэ удаач бас шууд яваад хурчих зориг нь дутжээ. Тиймээс ногооны унаарт зэрэглээтэх хөндөй тийш дурандан балбар өвгний хот гэрийг хараачлав. Өвгний бор гэрийн хаяа хэсэг усан дунд хөвөх мэт зэрэглийн дунд жирвэлзэх ажигуу. Цайны сүүний хідэн сарлагын тугал нь өдид элбэгшдэг хөгтрүүнд оодгонон ялаархаж гэрийнхээ сүүтрийг барааджээ. Тугалын хашаанаас өвгний ойр зур тундаг амийг нь олигтой чаглаагүй үрээ уяатай янгийн эмээлтэй ялаархан толгой хайлж харагдана. Хөгшин хүрнэн чононд бариулснаас хойш хамтралаас оноож өгсөн унаа нээн. Гэхдээ өвгөн мордох тэнхлээр тааруу байгаа учраас адууг нь өөр хүнд ацгэлжээ. Гэрийн хойн тавьсан яажгын модон тэрэгнээс арцны ууд зүүснэ нь ааруул тавихаар шар сүг нь тунгааж бий бололтой. Хотон доон бүжинч өвгөнч эс үзэгдэн. Тиймээс иш ойр тормыг нь нэгжин дурандлаа. Сэтгэлтэй бүсгүйгэн олж гараад зүрхэн түгшүүлэн болгиулах хүсэл юутай их. Нэн удалгүй анчирын туршлагатай нүд нь гэрээсээ нилээ зайдуу амны ямаа голдуу хэдэн хонион хариулан яваа бүжин олж харав. Аавынх нь биеийн тэнхэрэгснээс хойш тэр гэрээсээ алслан хонион хариулахаа больжээ. Бүсгүй хоньныхон дэргэд суугаад үйл болов нэг л зүйлийг ихэд мэдхэх аж. Ишийн зүрх нь амаараа гарах нь гэмээр оволцож цээжэрэн юр бишийн сониноор хөндүрлээд явчихав. Ишээс өөр хүнсэн бол хоньны бэлчээр дээр нь шууд давхиад хүрэх байсан биз. Гэвч охид бүсгүйчүүдээс хол хөндөй ой тайх хөдөө хизээр өсч торинсон өдий хүртэл амьдэрсэн бүрэг эрд тэн хүрээд очих сэтгэлийн тамир дутах бөлгөө. Ямар ч гэлээ мэдрэхэд хэцүү юм шиг хэрнэн татгалзаж эс чадах энэхүү хөндүүрэн амтлан алсаасч болтгой хараад жаргаж суух сайхан. Бүр тодорч харагдахгүй бүсгүйн төрхийг доторх төсөөлөлдөө ургуулan уулцсан мэт догдолж суусан ишийн харааны бууланд нэг зүйл торс хийлээ. Бүсгүйгээс хараа салгах хичнээн харан байлаач хөдөлгөөн өөц хөвийг анддаггүй зангаараа иш мөнөөх зүйлийг дурандан ажив. Гэтэл хоньны захад үйл мэдхэн түндэн төвлөрсөн бүсгүйн ар талаас үерийн усны намхан судаг даган нэгэн амтэн миран дөхөж байлаа. Багхан урагшлаад нам хэрах амтныг эзнийхээ дэргэд налах сагсгар сүлд банхарч анзаарсангүй. Жижиг биетэй хүн шиг харагдах тэр амтныг юу болохыг тогтоож ажих зай зав ишид байсангүй. Бушуухан босож цулбуураа дугтран байж мориндоо мордоод ташууртахын зэрэгцээ гөлмөн давхар пидхитэл давирч ухсхийв. Бүсгүйд гитгч ямар гихч амтан болохыг тэр өчүүхэнч тоож бодсонгүй. Юу ч байсан амиараач хамаагүй авран хамгаалж амжих нь чухал байлаа. Гагцхүү өглөө гарахтаа хоёр дахь биеийн шахуу болсон бууган орхиод морцсондоо туйлаас харамсан. Хичнээн яарвч бүжин тэр хоёрын хоорондох зай арай л хол байв. Ямартай жиш өмнө нь цэг төдий харагдах хоёр бүртэн зүйлээс хараа үл салхан хурдлаа. Мөнөөх амтан гэцээр бүсгүйн архан талд ирээд байтал халуунд ноцоорон чихээ дэрлэн тарайн хэвтэж алсан банхар өнөр авч толгоогоо өндийлгэн нойрмог нүдээр орчныг эргэлдүүлэн харав. Тэр даруйдаан эзнийх нь ард хөтөлсөн хачин этгээд амтныг олж үзэн учиргүй архин үсрэн бослоо. Бүжин бүсгүй гинэт ийн аврилсан нохооноосоо цочин уулаг алдаж хормой дээрх үйл үрцэн унган шилбүүрэн шүүрээд өндийг хэгшинд үл танигдах амтан түн өдөө үсрэн халдав. Багавтар биеэрэн хөхөлбөр туяатай тачар хар үстэй хүн дүрсдэг бүсгүйн хоёр гарыг бэлхүүсээр нь хавсархан хумж тас тврээд баруун сугаараа ташаалтан өргөмөгцөн эргээд судаг өдөөгүй. Хойно дэрхийн үргэж майлалтан тархаж бүсгүй ойрдуу тавин тусламж гуйх тэрхэн мөчөд сагсгар сүлт банхар эзнэн хамгаалан зориг төгөлдөр өнөөх амтн руу халдан дайрч шилбнээс нь зуугаад авав. Өвдсөндөө хачин эвгүй дуурсан бяцхан хүн дүрст бүсгүйг газарт хөсөр шидээд хөлөөс нь зуугаад сэгсрэх гэж оролдох банхарын толгооноос урд хоёр мөчөөрөө тас зуурав. Банхарч зуултаан тавин хүн дүрслөөд цоройн дайрах үед
Хүн дүрст хоёр завж руу нь эрхийгээхийн амийг нь ангаалган хойш дархан тэр. Хэдий туранхай дайхирсан үстэйч бярун чинээ биетэ банхар архиран зүтгэж амаа хамхин хазахыг оролдовч хүн дүрст хүмүүн бусын бяраар гэдийлгэн дарж газартай наалаа. Ийхүү дарагтаан завж руу нь гараа тулган амийг нь чинээнд нь тултал нь ангаалгажээ. Нохоон архиралт гаслалтаар солигдсон ам тэмцэж дөрвөн мөчөөрөө газар мажлан хүн дүрстийн савраас мултархаар байдгаараа тэмүүлвч чадсангүй. Тэр даралтаан лавшруулсаар шажигнуулан эрүүгэн заахад нохоо нэгэнтээ огцом ган хийгээд нам болов. Жаахан биедэн баймгүй тэнхээтэй ёр бишийн амтэн нохоог гэдийлгэн эрүүгэн заахтаан хүзүүг нь хуг дарчихсан нь тэр юмсанч. Гэнтийн дайрлагад айж цочирдсан бүсгүй хэдхэн хормын дотор болж өнгөрсөн энэ бүгдийг мэлрээд хөшчихжээ. Айдас биеийг нь хүлээд цусан ч судсаар нь гүүхэн байсан мэт байх тул хөдлөж ис чадна. Хүүхэд шиг хэрнэн этгээд төрхтэй тэрхүү амтэн улаан нүдэн эргэлдүүлэн бүсгүй рүү дөрвөн хөллөн хандхад эмэгтэй айсандаа нэгэнтээ чангаар хашгираад тулан ирэх аюулаас нүдэн дараад нуугдах гэсэн шиг алгаараа нүрээ халахлан айтрав. Хүн дүрс дараатан эвхрэн эхэр татах бүсгүй рүү дөхөж ирээд гөл дээрээ босоод ирлээ. Ингээд урд хоёр мөчөөн түн өдөө сунгах агшинд агаарт шунган эсгэрэг чимээ гарч армаг тармаг бөөгнөрсөн үстэй толгой дундуур нь чулуу татаад авав. Бөөг гарсан иш багдаан сурсан эрдмэн ашиглан эмээлийн бүрэгтэн байн зүүж явдаг дүүрийн сураар чулуу илгээсэн нь энэ байв. Бяцхан хүн дүрст хоолойгоо шахуулсан муур адил муухагаар хяхран хүрхрээд хоёр хөл дээрэн дэвхрэн хаа нэг урд гараараа газар тулсаар урдлан судаг тийшээгээ зугтаав. Иш улаан галзуу давхин ирээд мориныхон амыг ангалзуулан татаж бүсгүйн дэргэд үсрэн буулаа. Тэгснэн хутгаан суулан хүн дүрстийн араас нэг ухс хийснэн уйлгнан аврал ирэх бүсгүйг орхиж хараахан төвдөлгүй эргэв. Бүсгүй ч санаандгүй байхад нь гэнэт гарч ирсэн аврагч руугаан угсхийн тэрвэрч чангаар ойрдуу тавьснаа үдсэн харснаасаа болоод мэдрэл нь стил бололтой биеийн сулран гулдаж муужрлаа. Иш бүсгүйг айдуухан доош буулгаж хэвтүүлээд толгойг нь түшин эв хавгүй ихнаар эвэршиж мойносон гараараа сэвэн ухаан оруулахыг хичээнгүйлэн оролдов. Тэгснэн гэнэт нэгийг санав бололтой цулбуурыг нь газар хайсанч эзнээсээ холдолгүй толгой унжуулан үгсэн нохон сэг рүү харж зогссон морь руугаан угсхийн хойд ганцгалаанд нь буй жижиг ширэн богцыг гуу татан авлаа. Дотор нь сум голдуу шаржигнах тэрхүү жижигхэн дэргэр богцноос бяцхан гуйлан дашмаг гаргаж усаар бүсгүйн толгойг норгон шавшив. Бүжин нэгэнтээ эхэр татаад уртаар амьсгалан нүдэн алгуурхан нээлээ. Гэвч тэрээр болоод өнгөрсөн бүхнийг зүүдүү бодит үйл явдал гэдгийг ойлгож чадахгүй нэг хэсэгтээ гайхшран сатархаажээ. Тэгснэн залуу өрөөд харцаа тогтоон иш гэснэн ахгүй чи гэхүүгэн эс олон нүдэндээ ялэмгүй ичингүрэл тодруулснаа ямар нэг зүйлийг эргэн тойрондоо хайх маягтай өндөлцөн хараачлаа. Иш ч зүлгэн дээр дэрэгдэн хэвтээ буг марлын дүрс дутуу мэтгсэн утас зүйтэйгээ буй дайланг гараа сунган авч охинд ойртуулан бариад "Үүнийгэн ирээ юу?" гэж намдуухан асуув. Бүсгүй чи ишийн гараас дайланг булаах шахуу хурдхан авч өвөртөө хомин хийхтэн жижиг хөгцүүнд хуруугаан хатгаснаа ч эс анзаарлаа. Иш өөрийн мэдлгүй уртаар санаа алдаад "Босож чадах нь уу? Морь унаж дөнхөргүй бол би чамайг дүүрээд явъя." Гэхэд бүсгүй "Зүгээрээ би өөрөө явчихна." Гэсэн ч өндөх гэж оролдохдоо гар нь нугарн эгээтэл зүлгэн дээр оччихсонгүй. Сандран түшиж авсан иш бүсгүйг хоёр гар дээрэн эрс шидэмгээр өргөн босгоод бүжин зочин сандрахтаа анчин ирийн хүзүүгээр нь тас тэврэн уулга алтлаа. Залуу ир бүсгүйг өргсөөр зан зангаан мэдэлцэж ижил дасал болсон хүлэг дээрэн очин эмээл дээрэн тавихад морин дэм болох гэсэн мэт зөв тал руугаан ялэмгүй наалж өгөв. Анчин ирийн уужим хяртай эмээл дээр гарсан бүжин хормоогон хумин суудал засаад нүр рүүгэн унжсан хэсэг үсийг хойшлуулан илбээд урд бүргнээс хоёр гараараа зууран авах нь биеийнхэн тамир үнэхээр алдарсныг илтгэн.
Иш эмээлнийхэн араар сундалж бүсгүйг түшээд явдгийн билүү гэж санаж байсан ч бүжин тэнцвэрийн олж эвтэйхэн суучхыг хараад бодлон өөрчлөн мориныхон жолоог хурд илэн дээрээс нь авч бүсгүйн гарт атгуулад өөрөө цулбуураар нь хөтлөн урд нь орж айдуухан алхав. Ийхүү морьтой явган хоёр хөтлөлдсөн тэртээ зэрэглээнд бүртэлцэх ганц гэрийн тийш зүгэлэхэд ард нь эцсийн хүртэл эзнээ хамгаалсаар ам тавьсан сагсгар банхрын хараатай нүдэн дээгүүр ногоон батх нь дүнгнэн эргэлдэж байлаа. Иш бүжин хоёр ийм цувралцаар гертэн ойртох үед ямар нэгэн эвгүй зүйл болсныг тааварлсан балбар өвгөн бөгтөж хазгансаар тэднийг тосов. Өвгөн хэнцган цохиндон амнасаа илүү хайртай билээ. Хэрэндээ л хурдан алхасаар дэрэгдэн ирсэн өвгөн морины цулбуур дээрээс атхан авч охин өдөө яаран зүтгэлв. Тэгээд ямар ч гэсэн элдв шарах сорив гэмтэл үгүйд баг зэрэг тайвширч нэгэнтээ уртаар амьсгалаад. Үгүй хүүхдүүд минь юу болов? Дайрлага дайрвуу яав? Гэж иш өдөө хандан асуув. Иш хариулахаар амаа нэх агшинд саяхан хүртэл өтөлж доройтсон эцгийн өрөвдөд биеэн барьж байсан бүжингийн төвчээр нь алдар бололтой ихэр татан уйлж эмээл дээрээс холборон аавынхан энгэр өд зүтгэлээ. Өвгөн охиноо чанга тэврэн эвэржсэн хуруугаараа үсийг нь имрэн илбэж аргадах ивэн олж ядах зуураа түрүүний асуултаан ишөөд нүдэрэн тавих мэд учиртайхан харсаар байв. Иш харин хариулах гэж төвдөлгүй бүсгийн гараас алдуурч хөсөр унсан жолоогон ямгадан авч эмээлийнхэн бүрэгт хантаарад хөлсөндөө гялтганах мориныхон хонлог зөөлөн илбэн байлаа. Гадаа аянга цахилгаан нижигнэж салхи хүүгэн гэрийн дээврийг азарган борооны ширүүн тусал шавхуурдан нүдэн. Хаяавч хавцаа хаанаг газар ус полполхийн зөөлхөн туслах нь эсхий бүрээс энхүү ширүүн бороог удаан барьж дийлэх нүгэмээр. Гэвч гэрт байгаа 3 хүн явган ширээ тойрон чандамлан суугаад голдон сүмэлцэх өөхөн дэнгийн гэрлийг тасгөлөрчээ. Намгүй мөнгөрсөн хэдэн хормыг хэнхэн нэвтгэхээс жихүүрхэн айгаа юу гэмээр байтал өвгөн сонготон хоолой засаад өмнөх үндсэн тагшаан авч үл мэдэг чичрэн суугаа бүжин тийш хандан. Цаад үхэг дотроос хатуухан юм байвал гаргаж халаагаач гэв. Бүжин аавынхаа үгнээс цочих мэт давх хийснээр босож зууханд улалцсан буй цог дээр өөрөө аргал зээглэн өрөөд урд тал нь сүү шар шимэнд түлэгдэн хэн бүдгэрсэн үхээгийн хавхлаг тагийг татаж цагаан бөхстэй сүүлэн бөглөөтэй бор баартай сархад гарган жижиг гуйлан данханд юулж зуухны бахлуур дээр тавилаа. Саяхан үдсэн харснаа хүүрнэд дууссан иш гэрийн дотор түгэх хатуу юмны үнэрийг авч дургүйчгүй байгаа бололтой дэвсэг дээрэн хөлөө татан завилж тухлав. Учиргүй бөхчмдүүлэн шарж байсан нар нэг л мэтгэд үүлэн чандаан хургаж аадрын аянга цахилгаан тэнгэрийн хаяанд гялбалзаж эхэлсэн тул иш отог өдөөгөн буцалгүй өвгний хідэн хоныг дөхүүлэн хотлуулж нохооных нь хүзүүвчийг авч сүүлийг нь дэрлүүлэн хөдөөлүүлээд гэрийн дээвэр дээр борооны түрүүч подподхийн туслах үед эмээлэн авч тэрсээр орж ирсэн ажгуу. Ингээд өвгөнд болсон явдлын талаар цөөн тодорхой үгээр ярьж өвгний яриаг сонсон айсандаан хэл ам нь татчих шахсан бүжинд хань болсоор суусан нь нэ. Шарт тос оргисон шимийн архитай үндсэн тагш ишид 2 гардан барьсан өвгөн мөн хачна тэгээд тийм жаахан хүүхэд чиг хэрнэн нас бид хүрсэн нохог улаан гараараа алчиж байгаа хэрэггүй гэв. Аягтай сархтыг авч хуруугаараа дээжлэн сэржим өргөж суусан иш яахын аргагүй тийм юм боллоо ах минь. Одоо бодох нэ би хутганаас өөр гартаан барих юмгүй эргээд шууд тулсан бол үнэндээ л барахчгүй байсан болов. Багавтар хүүхдийн дайны биетэй хэрнэн ойгүй бяртаа амтан байна лээ. Гэд шарт тос хэсэг хэсгэрэн бөмбөлзөн хөвг чимийн архинаас томхон балгалаа. Тэгснэн манай бүжингийн гарын арх хатуухан гарах юм аа
Гээд гэмгүйхэн мишилзэн залуу бүсгүй өөд учиртай харцгааяв. Харин өвгөн түүний энэ үгийг сонсоогүй юм шиг яриагаан үргэлжлүүлэн Би чамд үдсэн харснаа ярьсан. Чи наадхыгаан түүнтэй холбоотой гэж бодож байна уу? гэв. Иш нилээд бодлогошрон үгэн зөөж тавихад л цунжруулан том хар чон дагуулсан хүн дүрст амтан арай үр төлн ингээд үүмэлээд явна гэж баймгүй юм. Хэрвээ бүжинг хорой хөнөөй гэсэн бол би яагаад ч амжихгүй байсан. Гэтэл авч явах гэж оролддог наа. Гэд яриагаан таслан аягтай руугаан харж дундуур архийг алган дээрэн зөөлхөн хөдөлгөн амсарт нь тогтсон шар тосыг нь зайлан буулгав. Түүний энэ үгийг сонссон бүжин өөрийн ирэхгүй адган чичирлээ. Өөрийг нь авч явах гэсэн гин нэрэл тэгсэн шүү дээ. Алай гэсэн бол нохооны хүзүүг араас соёотой амаар нь дарж заагаад хугалцдаг бузар тэнхээтэй амтанд эгшин зуурын л хэрэг. Гэтэл тэврээд зүхтаах гэсэн. Тиймээс ч тэрбээр ишиг сүдэр шиг бараадан хань татаж явъя гэхүй гэхээс үхтлэн айн суугаа билээ. Дахин өнөөхө жижигхэн чөтгөр шиг амтан халтаж гэмэн нохоочгүй болсон тул ясархаг биеэн арай ядан дааж хөдлөж буй ядруухан эцэг нь хамгаалж аргалж чадах нь юу бол. Залуу хөгшин хоёр гадаа нүргэлэх аянгийн чимээнээс давж ярихыг хичээн чанга чангаар хүүрнэлцээр. Аадар намжиж тэнгэрийн дуу алсарч эхлэх үед балбар өвгөн тоон өдөө харж Энэ жилийн борооны элбгийг тэнгэрийн захад малгайн чинээ үүл хуралдсан ч аадар болоод л нийцгэндэг болж. Эдэн жил дуусахгүй гандуу байсан нь нөхөх гэсэн шиг л. Тэгээд зөөлөн шивэрч орохгүй хойно ус нь хөрсөн чингэхгүй чимгүй юм л да. Урсаа адал алга болно. Гуу судаг дагуу хөрс шороол их эвдэж байх шив. Айл амтан урсгаж орхихгүй л бол их юм. Гэв. Шимийн архинд нилээд талж улаан зэрд болсон иш тэсвэр зүйлд анхааран бодож буй бололтой боловч өвгний үгийг зөвшөөрөн толгой дохино. Бороо зогсож дээвэр дээр тогтсон ус хаяа хатвчаар дуслан хаанаг гэрийн дотор нарийнхан мөр татуулан урсаж орж ирээд улайцсан зуухны хөлд хүрэн шажигнана. Бүжин галаа өрдөн хоол хийж эхэлжээ. Гэтэл морин төвөргөн пижигнэн юу юугүй л гэрийнх нь хаяанд тулаад ирэв. Өвгөн өндөлзөн босох гэсэн ишиг хориглон суулгаад. За юу л байв гэжтэй. Хорих нохоочгүй болсон хойно гараад чи яадаг юм. Харин энэ дуу цахилгаантай борооноор ухаан зулггүй давхиад аянгад нэргүүлэх вэт. Саваагүй мó туучэнод. Гэж ялэмгүй ээдрэн өгүүлэх нь чамгүй халсныг нь илтгэн. Үүд сархийн татаж орж ирэхийг нь харвал сэдэд ажээ. Гэрийн тотонд цохиж дэнзэн малгай нь хойшоо унсныг ч үл анзааран орж ирэнгүүтээ цуун тусч мөлхөх шахуу балбар өдөө дөхөн. Элэ халаг гэж өвгөн ах минь сүйд боллоо цаанчин. Хонинд явсан хүүг минь аянг нэргээд орхичоо яанам бэ? Арга чарга юусан бэлээ? Одоо яах вэ? Эмэн бараг л ойрлох шахуу өгөөлөв. Халамцуухан цээж өргөж суусан өвгөнч давхын аягтайгаан ширээн дээр тавхтай эдэний хажуу руу шидэг шахуу тавиад ишөөдөө хандан. Алив хүүхэн борчин хаавэ бошуу мордоё. Гэд идэр залуу хүн шиг үсрэн бослоо. Сэдэд ишийг саял харж. Нутгийн ах дүүс минь туслаач, авраач. Гэж далбгаар нударгаан салбалзуулан гараа урдан авч нүрэн үрчилзүүлэн их л арчаагүйгээр өглөв. Иш ч сандминд дээлэн хөөрөгдөн бүслээд том том алхлан гарсан өвгний араас алга түлхэхтэй бүжин тийшээ санаа зовсон янзтай альтхан хараад авлаа. Гурван морьтон яаран довтолгож үдшийн бүрийтэй өрсөлдөн хөвч цахалсан сэддийн хотноо ирвэ. Эмгэн болоод эхнэрийнх нь ордуу тавихыг сонсвоос тэд оройтсон бололтой. Үнэхээр ч тэгжээ. 13 дөрөвтэй хөвгүүний биеийг байшин дотор зүүн орон дээр тавьж дээлэр нүрийг нь бүтээсэн байлаа. Хөөрхийн их нь үсээ зулгаан нүрээ уран уйлах нь өрөө өвдөм.
Түүнийг буурал үсэн туг тугаараа задран сэгсэж, үрчгэр нүрнийх нь борлсон арсыг нулимс цавиртуулан зурвсалсан салбар нөмгөн дээлтэй эмгэн мөрөөрн тэврэн аргадахыг оролдоно. 2-оос 3 насны тараг эдэмд ингэр нь халтарцсан баривчтай бяцхан охин юу болж байгааг эс ухаар авч мөн л ээжийнхэн хормоноос зуралдан байдгаараа бархирана. 10-аад насны боловч үедэн баймгүй гүжирмэг иршүүд төрхтэй улаан царайтай хөвгүн байшингийн довжоо түшээд ханцуугаан зуусан нь уйлахгүй тулдаажээ. Уян дээр морин сул шахуу цулбуураа тохож орхиод хормойгон өшгөлсөөр гүйж ирсэн сэдэд "Өнгөрчихсөн үү?" гэж асуумагцсан хариуч сонсолгүй дунд хөвгүүнээ тэврэн мэгшүүлж гарав. Хөвгүүн аавынхаа тэврэлтээс мултрахыг хичээн арагшаагаан үл мэдэг цагтан байлаа. Харин балбар өвгөн юунд ч сааталгүй яарвчлан алхаж байшинд ороод үдшийн бүрийд гэрэлгүйдэн харанхуйлах орчныг тогтоон харахаар түр зогсос хийснээр нүүрн бүтээлгээтэй хэвтэ хөвгүүн дээр очив. Тэгээд судсыг нь барьж цээжинд нь чихээ наан хэсэг чагнаснаа араас нь алхамж хоцорлгүй дагаж орж ирсэн ишэд хандан "Бошуухан хөвгүүнийг аваад гар модны зах руу хурдхан шиг тэврээд оч" гэд голын хар дуугаараа хэллээ. "Хой сэдтэй хурд жоо юу вэ? Хурдан аваад ир" гэж хашгирлаа. Юу ч ойлгоогүй боловч ямар нэгэн учир гарлаа гэдгийг сэхэрсэн сэдэд болон түүний эхнэр гутал хормойдон бүдчин үүдний хэсгэн буулгаж гарав. Нэн удалгүй мохоо бүдүүн лом ишнийхэн углуураар цөмөрсөн хуучин хурц барьсан сэдэд хүүхэд тэрсэн иш хэд хутгаан суглан атгаад түрүүнд нь бараг л гүй хөвгөн хоёрыг гүйцлээ. Балбар өвгөн модны захад зөөлөн хар хөрстэй газарт хөрөнгүүтээ суун тусч утгаараа газар хатхан шороо манарган малтах зуураа "Энд шүү хүүхдүүд минь хурдлаарай, хурдан ухаарай" гэж их л бачамдан өгүүлэх ажээ. Монгол хүн хэр барагтай бол хутгаараа газар хатгадаггүй цээртэй, гэтэл өвгөн ийн хөрстийг хутгалан сандчихыг бодоход үнэхээр цаг хожих шаардлагатай ажээ. Хөвгүүний биеийг газарт эвтэйхэн тавиад иш яарвчлан шороог хүрздэж гарав. Тэдний араас ирсэн эгтч горь төрсөн бололтой номгон дээлийнхэн хормой доогуур нойтын шороог атга атгаар нь шидлэн улаан гараараа самран ухалцлаа. Тэд ийм чармаасаар нэн удалгүй хүүхдийн биеийг далдлах хэмжээний нүхийг ухаж чадлаа. Өвгөн мөн л твдсэн хэвээр "Алив бошуухан хүүхдийн хувцсыг тайлаад нойтын шороогоор бол хурдлаарай" гэлээ. Иш сэдэд хоёр хөвгүүний дээл хувцсыг тайчин нүцгэлээд нүхэнд өргөн тавьж өвгөн хүрцтэн болж гарав. Ээж нь болж байгаа бүхнийг ойлгож зөвхөн алмаар нь зогсооно. Түүний хувьд хүүг нь оршуулаад ч байгаа юм шиг санагдаж хагцлын айдас зүрхийг нь хөх хүйтнээр базжээ. Хүүг бүтнээр нь булаад нүрийг нь чихтэй шороогоор хулдан хучих үед нь эхэн тэсэлгүй ойртон буй харанхуйг зүсэн ордуу 50 уйлсаар ухсхийлээ. Азар балбар өвгний хийлгэж байгаа зүйлийг эхнэрийнхэн адил гайхан цочирдож ажиж байсан ч ихийг үзэж элдвийг сонссон хүн яавч учиртай гэж бодож зогссон сэдэд самбайчлан эхнэрээ тэрвэрч хорив. Өвгөнд хүүгийн аав ээж нь хэрхэн байгааг анзаарах сөхөөч байсангүй. Хөвгүүний ил гаргасан хамарт байн хуруугаан дөхүүлэн юугчим тэмтрэн хайх өвгөн "Хожимдчихлоо гэж үү? Үгүй л баймаарсан. Үгүй нэг учир гардагсан та" гэж ойр ойрхон бачамдан үглэнэ. Нилээд хугацаа өнгөрлөө. Өвгөн хүүгийн хамарт дахин нэг хуруугаан дөхүүлэн үзээд номрон ирэх үдшийн харанхуйд дарагдуу гэлтэй лаг хийтэл өвдгөлчхөв. Байдал биштэж байгааг ойлгосон иш өвгөнд дөхөн мөрөнд нь зөөлхөн хүрээд "Одоо яах вүлээ? Хүүгийн биеийг гаргах уу?" гэж айдуухан асуухад нуруугаан чичгнүүлэн бохирч суусан балбар өвгөн "Үгүй дээ. Ингэх ёсгүй дээ. Ахиад жаахан хүлээе" гэснээр хоёр гараараа нүрэн дарлаа. Ишийн гайхаш барагдан сэдэд түүний эхнэр хоёр руу эргэх агшинд харанхуйн нам гүмийг цочон хэн нэгэн сулхаан ёолох чимээ гарав. Иш гайхан зог тусахад эхнэр нөхөр хоёр ч ухсхийн хүрүүгэн уралдлаа. Гэтэл саяхан л үгсэнд тооцогдож алсан хөвгүн аяархан ёолж
Хучсан шороог сэгсрэн хахад цацаар толгоогоо хөдөлгөж байхан тэр. Өвгөн өвдгөний үе дуурган чүү чамаа босох зуурaan. За хүүхдүүд минь ухаад гаргаарай. Бушуухан дулаан юмд ороогоо даваарай. Гэж шивнэг шахуу өчлөө. Угаасаа биеийн сул байсан тэрээр саяны эмзэг доглолтой мөчүүдэд дайрагдан улам бүр ядарч цуцжээ. Үдшин гилан борооны дараах сэмжин үлсийг нэвтлэн уулын толгойд тодорсон энэ шөнийн эхлэлийг аз жаргалтайдан итгэж ядсан хүмүүсийн уулгалах, уйлах, баярлалдан хашгиралдах дун хөгжөөн чимсээр байлаа.